Сайн мэцгаана уу Татгчгийн подкастын сонсогчдоо. Ингээд манай 2020 оны 2 дахь дугаар буюу подкастын маань 19 дахь дугаарыг эхэлж байна. Та бүхнээс анзаарсан бах сүүлийн үед илүү залуу гэр бүлүүд, ээжүүдтэй холбоотой сэдвүүдээр ерөөдөө ярилцж байгаа. Боо Монгол Солонгост амьдарч байгаа найзуудаараа нийлээд подкастаа илүү сонирхолтой, илүү хүртээмжтэй хүргэхийг зорж байгаа. Өмнөх дугааруудаасаа бас баг зэргийн өөр болсон мэт санагдаж магадгүй. Гэхдээ ганц бие хүн байж болно. За магадгүй ганц бие ээж аав байж болно. Эсвэл гэр бүлтэй хүмүүс ч хийж болно. Хин ч байсан манай подкастыг сонсоод бас мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Ингээд дараагийн дугаараараа илүү их сонирхолтой мэдээлэл өгөхийг бид нөр зорж байгаа. Тэгээ энэ удаагийн дугаараар бид нар юу ярьсан бэ гэхлээр залуу гэр бүлүүдтэй холбоотой анхны жирэмслэл, анхны хүүхэд түүнтэй холбоотой эргэн тойрны асуудлуудыг ер нь 3, 4, 5 сардаа бид нэр илүү хөндөж авч ярилцгаар чиглэж байгаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаар дээрээ анх ер нь Монгол эмэгтэйчүүд хэдэн наснаа жирэмсэлж байна, хэдэн нас хамгийн тохиромжтой гэж бид нар үздэг вэ? За мөн анх жирэмсэн болоод төрөхөд эмнэлэг талаас Япон, Монгол, Солонгост ямархуу байсан бэ? За үүнийгээ дагаад бэлгийн боловсралтай холбоотой мэдээллийг бид нар хаанаас олж авч ирсэн бэ гэх мэтчлэн жирэмслэлтэй холбоотой олон асуудлыг бас хөндөж авч ярилцсан байгаа. За ингээд бидний 19 дахь дугаартай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Подкастаа хэдүүлээ шууд эхлүүлцгээе. За бүгдээрээ сайн мэцгаана уу? Сайн уу. За өнөөдөр тэгэхээр гуруулаа чи ерөнхийдөө жирэмслэлтэй холбоотой, ээжүүдтэй холбоотой энэ асуудлаар гуруулаа ээж болоод үдцсэн болохоор тийм энэ асуудлаар гоё ярилцахаар шийдээд ингээд цугларцгаасан байгаа. Тэгэхээр ер нь жирэмслэлтэй холбоотой тэгэхээр та дэд юу бодогдож байна? Ер нь анх хизээ жирэмсэн болж исэн бэ? 25-тай да. Анх жирэмсэн байна. 25 насыг аюу боломжийн нас гэдэг юм шүү. Хүмүүс аюу тэгж яриад байдаг шүү, тий. Монголд бол баг оройтын талд ороод идэв юм шүү. Буюу баг. Сарагийн хэдтэй далж исэн бэ анхны хүүхэд нь? 24 наснда төрж ирсэн шүү дээ. Тийм үү. Төрхөөс өмнө ер нь жирэмсэн болохоос өмнө анхныхаа хүүхэд яг нөгөө 25-ныхаа жил дээр гаргандаа гэж боддог байсан буюу. Тийм нөхөр төлөвлөг байсан. Хүүхдээ тэгээд тэгээ яг өөрийнхөө бодснараа 25-ныхаа жил дээр яг анхныхаа хүүхдийг төрүүлж ирсэн. Тэгээд ер нь бол Монголд 24, 25 анхны төрөл гэдэг бол ер нь 20 юм шиг. 22 насны хүүхдүүд анхны төрөл дийлдэхийг эзлээд шиг. Бас тийм бах тий. Гуруулангаас нь гэхдээ нэг юм сони юм ажиглалтаад байна. Би бас 25 таад төрж исэн байхгүй юу? Тэгсэн чинь Марлаас 20 тий. Марлаас 25 таа. Тэгээд Сараас 24-т 25-ны жил дээр хэр яг нэг Монгол эмэгтэйчүүдийн сэтгүүд нэг 25 боломжийн нас гэсэн ойлголт байд юм шүү. Тэгж одогдлоо гэнт. Нэг яг 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд бас 1-2 жил ажиллаад яг тэгээд нас таарах байгаа байхгүй юу? Харин тийм байна тий. Гэхдээ тэр үеийн нэг сонин мэдрэмжүүд байдсан шүү дээ. Миний хувьд болохоор яг нөө марлагийн хэлдгээр жоохон оройтод байгаа юм биш байгаа гэж жоохон бодоход бодогддог байсан байхгүй яа. Тэгэхээр үеийн найзууд 2-3 хүүхэдтэй болцсон. Айгүй эрт жоохон төрж мөрцөн юм шиг. Тиймэрхүү мэдрэмжүүд юу н авч ийсэн үү? Бид нар бол ер нь жоохон хоцрох талбай л орсон байсан. Яг дийлэх болгоход. Манай үеийн доктор рүүгээ явж байгаа хүмүүс байгаа л та. Гэхдээ миний бодлоор л төрсний дараа эргээд харахад нэг тийм оройтойгүй бас эртдээгүй нас шиг санагдаад идэв шүү дээ. 25-аас хойшоо төрсөн ч болохоор байсан юм шиг санагдсан. Яг төрсний дараа л. Тий. Би харин зөвхөн марла жоохон өөртөө ээж тийшээ аялж гоёлж байгаа тийм найзтайгаа цаг гаргаж байгаа дийж болтоо гэж юу. Миний хувьд бол ер нь бол яг 20 сараа шиг тийм 25 наснда хүүхдтэй олон ч үдгэж төлж байгаагүй. Арай л үргэлж урсгалаараа явж байгаа л тэгээл гэр бүлтэй болоод хүүхдтэй болсон. Тэгээд харин ч бүр эрт төрсөн бол гэж бодоод байж. Тэгсэн бол манай нэг найзад өгөхгүй. Одоо хүүхэд нь сургуульд орж байгаа. Тэгээд охинтойгоо ингээл фэйсбүүкээр аим хөөр хийгээл гоё ятархаад байж. Тийм үү. Би бас өөрийгөө яг төрснийхээ дараа бол яг жоохон орой төрсөн гэж санагдаад идэж надаа. Монголчуудын чинь дундаж наслалт өөрөө бас жоохон
доогор тий. Одоо дундаж нас хэмжээтэй 70 75 мавж байгаа шүү. Тэгээ бид нар чинь нэг 50 55 хүрээд бүртээ гарчдаг. Ер нь нийгэм 50-аас дээш насныхан бол ер нь бүгчнийхөө тоонд ороо явчихдаг шүү. Тэгээд ер нь яг би хаа өвдөл өвчий хийгээл ийш тийшээ явж чадахгүй болоод ер нь яг бас тусам тал руу болоод ирдэг гэх юм уу. Тэгэхээр бид нар ч нөгөө нэг 24 25 наснаас анхны хүүхдүүд төрсөн хүмүүс 50 нас хүртэл нөгөө маань дүнгиж аюултай төгсөөд байж ах нь штеп гэж бодохоор. Бид нар өнөөс бүр ингээд орон гэр байр савын бэлтгэл хэрэгтэй бид нар гарганы мэдрэг бүх дараагийн асуудлыг тэгээд одоо энэ 25 нас асуудлуудыг тооцоолохоор жоохон арайч үст юм уу та. Эрт гарсан бол бас их залуудаа хүмүүсийг амруулаад тэрнүүлж байж тээ. Болтой. Тарагийн дээр нэг юм бинет тиймэрхүү. Нөгөө Японд ингээд би чинь сая сургуулаа төгссөн ингээ магистраа ингээ оюутан шүү дээ. Тэгээд их сургуулийн оюутан гэж хүмүүстэй ерөөхдөө танилцсаар оюутан юм уу гэж ойлгочтой. Тэгээд ингээ гэр бүлтэй хоёр хүүхэдтэй гэж өнгөж хоочдыг бүр нүдний орой дээр гараа. Юу тийм үү гэж бүрээр гайхдаг. Яагаад байгаа гэж тэгэхээр монголчууд дундаж наалтанд богино болохоор гяс хүүхэд гаргаал тээ. Яг бол. Тэгээс тайлбарлалтай. Яг үнэ. Гэтэ яг тийм хандлага байдаг. Би болохоор хоёр болохоор нэр төрөлтийг зүгээр хийсэн шүү дээ. Миний хувьд болохоор жоохон эсрэг байр суурьтай юм аа. Яагаад чинь жоохон орой төрүүл зүгээр юм шиг санагдаад тэгээд тэр дундаж наслал 50% нас гээд Монгол дахтай яалтчгүй тэг жоохон тэгж бодогддог байсан л да 25 нас жоохон төрөхөд жоохон оройтч үнэ тэрэг гэл яг энэ дээрэл яасан чинь нөгөө миний үеийн 25 6 7 8 9 хүмүүс чинь бүр яг жоохон хүчиг заяа юу ихнэр хөөхөд тэр нөхөр мөхөр бодохтой мантайгаа явж байгаа байхгүй юу одоо ингээл эргэн тойрны харангууд 30-тай 31 2-тай гээл залуусыг харангууд яг нэг хүүхдээрээ тэгэл тэрийг бодохоор ч тэр юм уу ер нь эргэн тойрны ажиллаад гараа арай жоох эрт гаргасан юм шиг тиймэрхүү мэдрэмжүүд төрдөм байлээ. Тэгээд одоо энд байгаа ажил хийж байгаа хүмүүсийг ч гэсэн харахаар 50% настай хүмүүс бол амар залуудаа ороод байгаа байхгүй юу? Тэгээл нэг 60 мар 65 мав настай хүмүүс чинь одоо нөгөө үйлдвэрийн ажлууд эдэн штэ. Тиймэрхүү ажил хийгээ явж идэг гэхгүй юу? Тэгээ ерөөсөө өөрсдөө эмээ гэхгүй би залуухан харагдаж байна уу гэж энийг л. Тэгэхээр яад чи цаанаасаас нэг яармаргүй юм шиг санагдсан штэ. Тэр наслалтаа асуулаад нийгмийн онцлог бас байгаа юм тийм. Харин тийм байна. Бас энэ дээр нэг жишээ ярихад би сая нэг солонгос охинтой танилцсан байхгүй юу? Тэгсэн чинь надаас одоо 26 таа гэсэн баха. Тэгсэн чинь найз залуутай 3 жил үерхээ салсан гэж байгаа байхгүй юу? Тэг яагаад 3 жил үерхээ салчихж байгаа гэсэн чинь сууж болох байсан. Тэгсэн чинь суунгуудаа хоёулаа хүүхдтэй болно шүү гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Бүр яг үнэнгээсээ заяа. Тэгэхээр чи яасан гэсэн чинь хүүхдтэй болоход би бэлэн биш байсан. Тэгээд 3 жил 4 жил үерх бол юу ч шийсэн болохоор салцсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нөгөөх нь болохоор өөрөөс нь бас хид ах гинэ. Тэгээд өөрөх нь урд хүүхдтэй болоход бэлэн биш. Тийм учраас салсан гэж хэлжсэн. Тэгэхээр бас яг нэг 20 хэдэн нас бол бас хүүхдтэй болоход эрттэй байдаг нас юм шүү эдрийн хувьд бол. Тэгээд санагдсан. Энэ дээр бас нэрээ штэ. Аль болох хурдан тэг хүүхдтэй болоод хамт өсөөд явах нь зөвч гэсэн. Одоо шинэ Япон солонгосын жишээ тий гадаад яг хөгжингөө орны жишээ ингээд хараад хахад наа хүүхэд гэдэг бол маш өндөр хариуцлага өгдөг тий. Хүүхдтэй болохын тулд би юу бэлдсэн байх хэрэгтэй гэлээ тий. Санхүүгийн хувьд, сэтгэл зүйн хувьд, цаг завын хувьд гэдэг энийгээ би бүр бэлтжиж ингэж төлөвлөж хүүхдтэй болж байгаа нь маш зөв юм шиг санагддаг. Талаараа. Яг үнэ. Манайхан ч юм бол хүүхэд хөөрхөн гэж нэг хөөрхөн хоёр хүүхэд явж байгаа л хүүхдэд хүүхэдтэй болчихвол тий. Тэгээд нэг бол гэр бүл салт нөгөө бол ах уулгууч гэдэг юм уу гэж янз бүрийн асуудлаас ирдэг тий. Тэгээд хүмүүсийн сэтгэл зүй бас их нөлөөлдөг баха. Монголчууд бол нөх хүүхэд бүх юмтайгаа ирдэг гэж тэгдэж штэ. Энд болохоор нь ерөөсөө эсэргээрээ бүх юм бэжэж л айлвал хүүхдээ гарах хэрэгтэй. Тэгээл байргүй машингүй ойр зүрийн хэрэгцээгүй бол тэгэл хүнтэй суuna гэдэг хэцүүгээд. Гэтэ яг сүүлийн үед бид нар шиг залуу хүмүүс нь өөрчлөгдөж байгаа хэрнээ. За нэг бидний аав ээж үеийн насны хүмүүс бол ганц бие явж байгаа хүмүүс амар их байгаа байхгүй юу? Тэгэл нэг мөнгө хурааж чадаагүй, тэгэл их нэртэй болж чадахгүй, тэгэл түрээсийн байр хэсэл яваад идэг. Тиймэрхүү амьдрал бас байна. Тэгэхээр яг сүүлийн үед бол киноноосоо жоохон өөр болоод байгаа юм билээ. Арай нэг
бас мөнгө харах нь багасаад нэг хайр сэтгэлээр үерхдэг нөхөртөг болж байгаа юм шүү. Миний бүр хэд хэдэн жишээ харахад бол байдаг шүү дээ. Аав ээж насны хүмүүс ингээл насаараа ажил хийсэн. Байр одоо орон сууцны хамгоо цуглуулгагүй бол хүнтэй сууж чадахгүй ч юм уу. Тиймэрхүү асуудлаас их байдаг юм билээ. Чи ер нь л нөгөө эрэгтэй хүн эхнэртэй болохын тулд аюу ажил мөнгө төгрөг хураасан тодорхой хэмжээний бас нэг байрц гэдэг юм шиг тийм эхнэртэй болохын тулд гадуур өгдөг өгчдөг гэдэг тиймэрхүү юм бүр ястай болсон юм байж тийм. Миний нэг юм эмзэгэлдэг сэдв байдаг байхгүй юу? Сая түрүүн Сараа хэлсэн штэ жирэмсэн болох, гэр бүлтэй болохыг бас төлөвлөсөн гэх. Тэгэхээр зарим зүйлс дээр төлөвлөлөөгүй юм шиг одоо ганц бие ээжүүд эдэн штэ. Тэгээ жирэмсэн байхдаа ч ганц биеэрээ, хүүхэд нь гараач ганц биеэрээ. Тэгэл нөө бид нар чинь жирэмсэн болох юм бол бид нарт хэрэгцээ маш их сэтгэл санаанаас ахуулаад тий. Гэтэл тэрийг нөхөр гэдэг хүн байхгүй болохоор тэрийг одоо авч чадахгүй ч гэдэг юм уу. Энэ айгүй хүн асуудал санагдаад байдаг байхгүй. Энэ дээр та хоёр юу гэж бодож байна? Тэгэхээр ер нь гэр бүл төлөвлөлт чухал ч юм шиг нэг талаараа. Миний бодлоор бол энэ бол шууд нөгөө гэр бүл төлөвлөлттэй дээрээс нь нөгөө гэр бүлийн боловсрол хэлбэртэй шууд асуудал санагддаг. Тэгээд одоо эмэгтэй хүн гэсэн ер нь бол нөгөө бидний юм сарын тэмдэг юмнээс зүйлээс нөгөө жимсэн болох боломжтой бодлого шүү дээ. Ер нь бол. Тэгээд энийг 10 жилийн нөр боловсрол даасан зүйлээ нөгөө жиш таах юмгаар сайн тайлбарлаж, зөв тайлбарлаж юм шиг байна. Энэ бидний 10 жил байхгүй бол одоо ингэж интернет ч юм уу тийм ингэж нийлсдэг ийм байгаагүй. Одоо бас хайхангуу цагаас тань хэлсэн. Тэгэхээр эцэг эхчүүд бас сайн хэлж юм байгаа. Дээрс нь 10 жилийн багш нар нь өөрсдөө бас жилийн програм бий хийгээгүй зөв байдлаар одоо оруулж нэг хүн охтуудад хэлчихгүй энэ чинь эрэгтэй эмэгтэй хоёр хүний асуудал. Хүн охтуудад хэлчихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн заавал ингэж хамтсан заах гэж байна. Тэгээд тэр хүн жирэмсэлж байна гэдэг чинь хадгалт эрэгтэй хүний асуудал яриад байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүн ганцаараа хүүхдээ тэгээд ганцаараа төрөөд ганцаараа хүүхдээ өсгөнө гэдэг чинь тэр ард насны хэрэгтэй хүн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр ингээд яг нэгсэн тийм. Тэгэхээр тэр хүн ямар ч нөлөө боловсрохгүй юу эсвэл хариуцлага хүлээх чадваргүй юу боловсрохгүй юу гэх энэ ингээд заавалчгүй зөвхөн эмэгтэй биш тийм хоёр хүн яваад ингээд юм. Тэр одоо ерөөсөө энийг анхнаас нь юуж боловсруулаад ийм талаар ингэж аюу мэдээлэл нээлттэй өгч байгаа шүү. Тэгээд одоо энэ эцэг эхчүүд маань өсвөр насны хүмүүсээс ингэж айж чигээр тэгээ санаа зовлтгүйгээр зөв байдлаар энийг сайн тайлбарлаж өгч байгаа гэж бодчих. Тэгээд миний бодлоор бол энэ хүүхэд нас гэдэг чинь Монгол бодлоод 0-18 насны хүний хүүхэд гэмээр гэж байна шүү дээ. Хүүхэд насны зүрхтэй бол би ерөөсөө дэмждэг байхгүй юу? Тэгэхээр Монгол бодлоод 14-т намайг төрж явахад 14-т хүүхэд тахсан юм байж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүүхэд яагаад төрсөн гэдэг одоо тэр хүний асуудал юм шиг боловч тэр хүүхдийг одоо зүрх хүртэх тэр энэ шалтгаан тийм энд эцэг эхийн ч буруу байна. Багш шатран хамгаалагчийн ч буруу байна тийм. Өөрсдөө хүүхэд насны хүүхэд хിവэрнэ л байлгаасаа өстөд зэрэг нэг цаг хугацааныхаа ихээр хүүхэд нас ингээд тусган одоол залуу нас одоо эдгээр нас ингээд ирнэ. Түнсээ хүүхэдтэй болох асуудал байгаа. Тэгэхээр энэ ишт ийм бидний хатдаг юм би ишт одоо өөрсдөө ингэж оруулж ирвэл ирнэ юм шиг. Тийш тэгэл нөгөө хүүхэд ч одоо ямар ч тий санхүүгийн хүүсргүү дахиад нэмээд хүүхэд гэж юм хэрч хэцүү тий. Тэгээд тэр 14 настай охины төрсний дараа тасагт байж хаад нөгөө охин нь ингээд ямар ч нөгөө сэтгэл зүйн бэлтгэл байхгүй байгаа. Өөрөө хүүхэд яахгүй хүүхэд тий. Тэгээд өөрийнх нь ээж нь орж ирээд хүүхдийн хэмрээс байна. Тэгэхээр энэ дээр бол яаж ч нөгөө асран хамгаалагч буюу эцэг эхийн анхаарал халамж айгуу чухал байгаа байхгүй юу тий. Тий. Миний харсан үнцэг болохоор би энэ талаас нарсан ганц бие ээжүүдийг хүссэн хүсээгүй гэж хоёр ангилж болох юм байна.
би сая яг Сарагийн яриаг сонсч байсан чинь хүсээгүй гэдэг бол нөгөө одоо 18-аас доош насны сэтгэл зүйнч төлөвшөөгүй ээж аав болох ч мдээгүй хүүхдүүд болчихж байгаа хгүй нэгсэндээ. Тэгэл 15 та хүүхэд би хүүхдтэй болно гэж хүсээд хүүхдтэй болно гэж байхгүй шүү дээ. Харин хүсээд болж байгаа гэдэг маань болохоор миний хараад байгаа өнцөг маань нэг 20 эдтэй тий өөрийн гэсэн бас үзэл бодолтой болсон хүмүүс бүр нэг хүнд амар хайртай гэд гэтэл нөгөөх нь өөртөө суух боломжгүй. Тэгээд хайртай учраас би энэ хүний хүүхдийн ч ултаа авч үлдмээрэн гэдэг хүмүүс бас байдаг байхгүй юу? Би болохоор тэр талаас нь харсан байхгүй. Эндээс бас нэгэнтээ одоо ингээ хүүхэд гидсэн дотор бий болчихсон бол тэр чинь ингээд маш үнэтэй нэг алтай юм байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бий болсны дараагаас би хүүхэдтэй болохгүй үгүй юу гэдэг биш тий. Өөр анханаас нөгөө боловсруулалтаар нь хүүхдүүдээ одоо энэ орчин насанд хүүхэдтэй болох юм бол их зүгээр байдаг. Тэг хүүхэдтэй болохын өмнө иймэрхүү зүйлийг бэлдсэн байх хэрэгтэй гэдэг боловсрал болгоод нэгдүгээр хоёрдугаарт хамгаалалт тий. За яг хүсээд хүүхэдтэй болж байгаа нь өөр хэрэг. Тэр бол маш сайн өмнө нь бодсон төлөвлөсөн байх хэрэгтэй. Хүсээгүй жирэмслэлт гэдэг юм уу. За нэгэнтээ жирэмсэн болсон би хүнтэй сууж чадахгүй юм чинь. За одоо хүүхдээ гаргая да гэсэн юм 100% сэтгэл ханамж биш тий. Тийм байх зүйлсээс хэрхэн хамгаалах вэ гэхээр л одоо маш сайн хамгаалалт одоо бэлтгэж байдیں۔ Тий. Спираль гэдэг тэр зүйлийг хэрхэн зөв хэрэглэх үү, ямар ач холбогдолтой гэдгийг бас л хүүхдүүдтэй эцэг эхчүүд нь сайн ярьж ойлгуулах, боловсруулалтаараас ойлгуулах хэрэгтэй байх тий. За тэгэд миний нэг хэлмээр үг байдаг байхгүй юу? Ганц бие ээжүүд гэхээр миний бас тийм найз байдаг л та. Тэгээд тэд нартай хандаж хэлэхэд та нар үнэхээр мундаг шүү. Бас тий яад ч юм би айгүй мундаг гэж боддог. Айгүй их зөрөгтэй цаашид хүүхдийнхаа ирээдүй ганцаараа ингээд аваад явж чадна гэсэн итгэлтэй. Дээрээс нь жирэмсэн байхдаа бид нар ямар их юм хүсдэг үлээ тэрийг ганцаархнаа ингээд билүүлээд авч явж яах гэдэг бол үнэхээр бас бахархалтай санагддаг. Нийгэм бас энэ ганц бие ээж байна. Бас одоо юу гэдгийг хин нэг хүнээс одоо тийм юм хийгээд хүүхдтэй олчичтэй ч юм уу бас тийм муухай нүдээр бас битээ хараарай. Хүсээд бас хүүхдтэй болсон байж болно шүү гэдэг үнцгээс бас хараасаа гэж хүсэж байна. Энийг бас амар хэлмээр санагддаг байсан. Ер нь яг ингээд жирэмсэн байх үеийн одоо сэтгэл зүй тийм ээ. Хоорлолт одоо юу гэдгийг би одоо жирэмсэн биш би жирэмсэн болсны дараах би шаал өөрсдөг зөө. Туртаас юмдаа дургуулна. Тэгэл хооллолтоо хэрхэн зохицуулах гэдэг. Ер нь тэр гидсэн дотроо тэр хөөхөн амийг тийм ингээд бойжуулж байгаа гэдэг бол надад ер нь бол их хүнд хөдөлмөр гэх юм. Миний өмнө хийж үзчихсэн хөдөлмөр дундаас бас л нэгэн арчилгаа суулгаа шаардлагасан сэтгэл зүйн хувьд асар их төвчээр шаардлагасан зүйл шиг санагдаад байна шүү дээ. Жирэмсэн үеийн сэтгэл зүйн талаар ярилцъя л да. Хоёр ер нь ямар хөөсөн бэ? За миний хувьд болохоор жирэмсэн байхдаа гэтээ би яг үнэнгээс хэлчихв. Нэг өөрчлөлтөө гэж бодд юм аа. Яагаад тэгэхээр нөө оюутан байсан тэгээд нөхрөөсөө ингээд 7 хоногийн хэдэн өдөр нь хоол хэдэн өдөр нь цуг байдаг гэсэн болохоор яаж эрхэлж мэрхэлж байгаагаа ч өөрөө нөө мдээгүй өнгөрцөн. Жирэмсэн яг хүүхэд төрхөөс өмнөх үед бол тэг эрхлээд байгаа мó, эрхлэхгүй байгаа мó, сэтгэл зүй өөрчлөгдөж байгаа ч юм уу, ч юм ерөөсө тэрийг мдээгүй өнгөрцөн. Юу талаасаа бол жоохон гутарч мутрах ч юм уу, тиймэрхүү юмнээ жоохон гарч ирж ийсэн. Тэгээ дөнгөж ирээд удаагүй байсан болохоор найзуудаа амар санаал надтай холбогдохгүй байгаа юм шиг санагдаад тэгээл гаргаж өгөөгүй одоо наашаа ирэхэд гаргаж өгөөгүй найзуудаа бодож модоо тиймэрхүү гомдлууд бол байсан. Тэгээд харьцангуй гайгүй өнгөрсөн байх гэж бодоод байдсан шүү дээ. Тэгээ бас нэг юм нэмээд хэлчихэд нөө эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа одоо гашуун мэдээдэвэл эрэгтэй хүүхэд байдаг гэж тэгдэж шүү дээ. Тэр бол над дээр бол амар худлаа байсан шүү гэдгийг бас хэлчмээр байна. За миний бодол юм байна. Би одоо нэг жирэмсэн энэ ер нь бол нөгөө нэг хувь хүний биеийн онцлогоос их уртын юм шиг санагдсан. Түн болгоно нөгөө нэг эмзэг ч юм уу те янз янзын биеийн онцлогтой байдаг. Би болохоор надад ер нь тийм янз бүрийн өөрчлөлт их мэдэгдээгүй. Анхны хүүхдээр бол айгүй хөнгөн шингэн инээж танаад үжигаал баг шүү дээ. Гадуур нөгөө хоолнд орохоор нэг гоё хоолны зураг харагдаад тэрийг идээр санагдаад захиаллал хүрээд ирэхээр идмэргүй санагдаад орчихсон. Тиймэрхүү. Байсан. Тэгээ их хвчлэн нэг 5-6 сар, жирэмсний 5-6 сар хүртэл дандаа жинсэн гуралтай шүлэл хийдэг байсан. Тэрнээс өөр хоол хаалгахгүй ч байсан юм уу, ордгүй ч байсан юм уу яа. Тэгэхээр ч бас хордлогтой л байсан юм биш үү тийм?
Тэгвэл би одоо амар хордлоготой гिचүүдэд төлөөлөд нэг үгэлчихв. За. Яа би миний хувьд гэх юм бол 2 хүүхэдтэй тэгээд охин хүү 2 уусаа хоёулын дээр нь бүр амар хордлого өгчээсэн заяа. Эхний 3 сар. Тэгэл бүр ингээд сэтгэл зүйн хувьд ингээд бүр юу ч хиймээргүй санагдал. Хоолны хувьд ч гэсэн нэгэн дээр нь итгэхээрээ бөөлжөөл нөгөө хүүхдээр нь итгэхгүй болохоор өсгөөрөө бөөлжөөл. Тэгээ би 2 дахь хүүхд дээрээ нөгөө цагийн ажил хийдэг ус аахгүй яг хордлоготой үедээ. Тэгэнгүүт чинь нөгөө бараг ингээд 20 минут 30 минут тутамд үлддэг байхгүй юу? Тэгээ үлсгөөрөө бөөлж зүрдэг. Амар ингээд үнэрч болсон заяа. Тэгвэл керманда ингээд бууз мууз ингээд уутанд хийцэн. Газ би 0 арчаад тэгэнгүүт 0-аар газ идэж идэв. Амар ихэс шүү хордлого ер нь. Би бол амар хордлоготой. Тэгээд ер нь л яг биеийн байдлаас шалтгаалдаг гэж үнэн баха. Тэгээд эхний 3 сарын хордлого дуусаа 4-5 сараас болвол өстой алаад үгүй гэсэн үнэн иш хүчтэй болдог гэсэн шүү. Тийм үү. Тэгэл төрсний дараа бол бүр ингээд хамаг хүч тамир байхгүй болоод сэтгэл зүйн өвч гэсэн ингээл жоохон л янгууд уйлгаал тийм болж исэн. Би бас 2 хүүхэдтэй тэгээд манай хоёр чинь нэг томьёогоо 9 сартай байхад багыгаа олж исэн байхгүй. Тэгээд бас нөгөө нэг хордлого их өгдгөө юм чинь багыгаа олсныгоо мэдэхгүй 2 сартай болсон байж ич. Тэгээд багыгаа олсноо мэдээ тарин хордлого өгөөд. Нэг 4 сар хүртэл 5 сар хүртэл бас хордлого өгсөн юм а. Тэгээд жоохон юмны эвгүйхэн үнээр хурц үнээр авчаараа хордлого өгөөд тэр мухараад бөөлж идэв. Тэгээ бүр нэг дусал хийлэгдэж хараа. Айгуу байжсэн. Тэгээд тэр үед юу гэж бодож ирсэн гэхээр манай хоёр ч хоёулаа хүүлтэй. Энэ хүүхдийн хүүл хамаагүй юм байна. Энэ хүний биеийн нөгөө дархлаа эсэргүүцэлтэй бас холбоотой юм болов уу гэж бодож ирсэн. Томьёогоо төрүүлээд дөнгөж 9 сартай. Тэгээд бүрээ хүүхдээ хардаг ингээл ер нь их жоохон хоёр дахь хүүхдээр жоохон ядруу байсан юм болов уу гэж бодож. Тэгээд нэрээ тийм баха. жоохон дархлаас бол тиймэрхүү байснаас болоод бас хордлого өглөөдөө гэж ер нь бодоод идэв. Тэгээд би төрсний дараа бол харьяастай айгүй хөнгөн шингэж тээ. Төрөөл би чинь нөгөө нэг хаалгаар төрж ирсэн юм чинь. Тэгээд хүмүүс чинь нөгөө нэг наркоз гарна, маргааш нөгөө наркоз гараад амар өвддөг барьдаг гэх зарим хүмүүс аль басаж чадахгүй юу хүүхдээ хүлээх хүүхдээ хураалах мантай яах. Би зүгээр хажууд нь хүүхдээ тэрэл гүйж идэг инээ чанаагаал явж идэг нэг тийм хөнгөн шингэн бас танаас зөв хүний биеийн онцлог байт юм байна да л. Тэгээд тэрэн дээр бас хүний сэтгэл зүй бас айгүй гол санагддаг. Энд дээр одоо би чадна би болно одоо надаас өөр хин хийх үү? Одоо би энэ бүгдийг төрүүлэх юм чи би хийж байгаа юм чинь гээд өөрийгөө ингэж аюу зоригжуулж ч юм уу хатуужуулж ингэж аюу сэтгэл зүгээрээ тэгдэг гэсэн. Тэгээд тэрүүгээр бас ингэж аюу хөнгөн шингэн асуудлыг аюу ингээ хурдан даван тулдаг байсан юм болов уу гэж бодсон. Дээрээс тийм баг шүү. Сая ингээд төрөлтгээ сонссон чинь бас төрөлтүүдийг сонсомоор санагдчихлаа. Юу сараагүй болохоор нэг нь хийсвэр төрөлтөөс юм уу те? Оо манай хоёр ч хоёулаа хийсвэр төрөл шүү дээ. Томьёогоо тэгээд би ч бүр нөгөө хугацаанаас өмнө төрн аавынхын төрөлтөд төрн гэж аяа дураараа гэж бодоодсэн чи юу бүр илүү тэгээд 2-7 хоног 42 мэдээлэлтэй тэгээд сэдэлтэнд ороод тэгээ бүр өөрөө төрдгийн даваан дээр хэд ч юм бүр 8 ороо нийлсэн юм байна. Бодгоо төрнө хийжсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүүхдийн зүрхний цохол дуунаад тэгээ ерөөсөө ингээд хэвийн төрөлтөөр төрж амжихгүй хүүхд чинь бүтгэх гээд байна гэж тэгээ шууд яаралтаар тэгээд би өстө тэгж 8 ороо нийлдээ би нөгөө өвдүүлдэг тусал залгуулсан. Тусал залгуулсан тэгээ 8 ороо нийлдэхлээр би өвдөж уйлаагүй. Баяртай би нөгөө зам ясны юм хүн болго ингэж төрж байгаа юм чинь гэж бодоод айгүй твчээ шүд дуугаал тэгэл нөгөө нэг амьсгаагаа аваад гаргаал гэдэг шиг нөгөө дасгал хийгээд бөмбөн дээр суугаад тэгжсэн болооч тэгээ яг одоо ингэж өөрөөр төрж чадхаа боллоо хаалгаанд орохоор тэнгуул бүр өөрөө их нүднээс нөлөөс баажаад би нэр яагаад гэж тийм хүртэл явчаад гэл амар тийм
гомдох сэтгэл төрж исэн. Нэрээ Хичнээн тэгсэн ч гэсэн одоо эцсийн дүнд бол өдөө хүртэл хийсэн үрээ дээр амьд минь хоёулаа уулзах нь чухал юм чинь гэж бодоод тэгэл шалганд орчихсон да. Би энэ дээр нэг юм хэлчихв. Хүмүүсийн нэг амар сонио ойлголт өгдөгтэй өөрөөрөө төрсөн бол нэг юм баатарлагч юм шиг тий. Харин тийм. Хийсвэр хэлсэн болохоор одоо амарх одоо юу гэдэг юм битгэн миний хувьд гэх юм бол харин хийсвэр хэлэх нь нөгөө дараагийн ингээд идэгрэх явцны дараагийн өвдөлтүүд бол маш их амар байдаг юм шиг санагддаг болохоор тий. Тэр бол илүү тий. Яг яс юмн дээр ярих юм бол төрөлтийн нөгөө хамгийн аимшигтай өвдөлт чинь хүүхдээ яг гарахаас өмнөх тэр баазлалт шүү дээ тий. Тэр бол хүн болгонд яг адилхан байдаг хийсвэрч өөрөөрөө төрсөн ч яг адилхан байдаг учраас тэр өөрөөрөө төрсөн хийсвэрээр төрсөн энийг бол нэг тэгж ялгаж тий. Яагаад шаардлага байхгүй л гэж бодож байна. Марлаа өөрөөрөө төрсөн үү? Би өөрөөрөө төрсөн. Амар үтсэн үү? Мэдхгүй болохоор. За би болохоор охиноо Японд төрүүлээд хүүгээ Монгол төрүүлээд ингээ хоёр орныг харьцууллаа. За би дээр хүүхдэд биээр тэгээд охиноо төрүүлж авах нөгөө анх удаа болохоор ингээд яасан амар бадлал тэгээд Японд ч юм болохоор яа гэм л шүү дээ ус нь гарцсан ч гэсэн нөгөө байлгаал савных нь амсрыг ингээ хангалттай нэгтгэл байлгаал нэг хажуу шааруулж хитүүлчихэл манай нөхрийг миний юуны амсар дээр ингээ гараар нь таглуулчаал байж. Тэгэл ихлээл би амар Японоор мөвдөд байна гэж Японоор ч гэсэн сүүл рүүгээ бүр монголоор тисконэ. Тэгэл төрөлтийн орон дээр гарчаал бас ингээл бацлангууд нь зааад үлээрэ гэжэл бацлахаа ойлонгууд нь заа амар гэд 30-40 минут гэж болгосон. Миний ус бараг гараад 2 цаг болж байсан баг. Тэгээд манай нөхөр хажууд ингээ зогссон намайг гар баццаа. За түлээрээ. Тэгээ амар азтай манай нөхөр нөгөө мэдхгүй байсан болохоор ингээ уцаараа бичлэг хийгээд авсан юм чинь манай охин гарч ирж байгаа. Тийм үү. Тэгээд яг ингээд нөгөө олон дахин дүлээл болоо ингээд ирэхээр би нөгөө байгалаараа яг яаж түлхэх ёстой гэдгийг ингээд мэдрээд ирт юм лээ. Тэгээд яг хамгийн эцэг дээр нь шууд ингээд хүчтэй дүлсэн чинь жоохон юуг маань хайчлал тэгэл амар хөөрхөн гараад ирсэн. Тэгэл нялцгаа юм ингээд цээжин дээр тавиалаа. Тэр бүр хамгийн гоё мэдрэмж минь амьдралдаа бичсэн. Хүүтэрээ болохоор Монгол төрүүлсэн. Тэгээд хүүтэрээ болохоор нөгөө би буцаад удахгүй Япон явах учраас гээд нөгөө эмчтэй. Тэр эмчд би бүр амар баярлалт юм аа. 3 дугаар эмчгийн минд хоёр гэдэг эмч. Эмчээ би ингээд ямар нэгэн ойдл тавилмарг байна. Ингээ өөрөөрөө юу байгаа төрмөр байна гэдгсэн чинь за тэгвэл загсны тус авчруул гээд. Тэгээд загсны тус авчирсан чинь тэрийг сутгаж байгаа л тэгээд наашин цааш нь эргүүлээл амар гой гаргаж ирсэн. Тэгээд ер нь яг төрөлтийн хувьд гэх юм бол нөө төрөлтөө үүссэн болохоор хүүтэрээ бас яг сараа шиг ингээл энээс ч илүү өвдөх юм чинь ингээл ерөөсөө ганц жоолоогүй ингээл гүнзгий амьсгаа аваад амьсгалаа гаргаал гүнзгий амьсгаа аваад ганц жоолоогүй байж байгаа төрсөн. Тэгээд бас л хүн өөрийгөө нөгөө сэтгэл зүгээрээ тий хүчтэй байлгах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгэл энээс илүү өвдөх шүү. Энэ бол юу ч биш гэж бодоод тэгж байгаа л төрсөн. Сонссон ч бүр анхныхаа хүүхдийг төрүүлэхэд миний нэг бодож ирсэн зүйл юу гэхээр тэр өдөр яг манай тэр төрөх тасаг дээр аюу олон эмэгтэйчүүд надад зэрэг төрсөн. Тэгээд ерөөсөө төрхийн өмнөх өрөөнүүд нь дүүрэн, төрхийн өмнөх тасаг нь дүүрэн. Тэгээд төрх өрөөнүүд нь бүр дүүрэн, зарим нь бүр ингээд нөгөө нэг бадлагын орон дээр юм ээжүүдийг гаргацсан. Тэгээд тэр донд ерөөсөө нэг 2 их баригч байсан уу яасан. Тэгээд надад эмнэлгийн хүрэлтэй аюу дутуу санагдсан. Хэрвээ ингээд нөгөө над дээр яг нэг эмч нэг их баригч ч юм уу тий дагалдаад ингээд зөвлөгөө өгөөд яг хамт байгаад ингээд яг нэг цаг юм уу тий анхаарсан бол би өнөөдөр халгаанд орохгүйгээр өөрөө төлөвлөстэй байсан гэж бодоод нөгөө хүмүүс аягүй хичээлтэй байсан болохоор хүн болгонд тулж ажиллаж хүн болгоныг болж ингээ анхаарч хандуулж тэгээд надад битүүнээ гэж шууд ингэж
ирсэн надад бол яг тиймэрхүү л ажил хийсэн. Аа. Харин эмэгтэй өнөө гоо сайхан шүү дээ хийсрүүд гэх юм уу. Надад ингэж санагдаад байна л да. Нөгөө хийсвэрээр төрсөн хүн ойрхон хийсвэрээр төрж болтгүй гэдэг тийм шүү дээ. Тэн дээр Монгол эмчнэр юу зөвлөж ирсэн бэ сараад? Би ч одоо нөгөө нэг хоёр дахь хүүхдээ олсноо мэдээгүй бараг 2 сар болчихсон байсан юм чинь. Тэгэл эмчнэрээс асуухад бол ерөөсөө ийм ойрхон юм чинь өөрөөр төрөх боломж бол байхгүй. Хийсвэрээр төрнө. А гэхдээ хийсвэрээр нөгөө нэг ойрхон төрж болохгүй гэдэг ч гэсэн надаас илүү ойрхон хугацаанд хийсвэрээр төрсөн ээжүүд бол зөндөө л байт юм билээ. Аха. Тэгээд хийсвэрээр ойрхон төрхийн хүндрэл нь ер нь бол тэр нөгөө нэг ойдлын нэмгэн зузаан, ойдлын эдгэрэл, тэр цэвэрхэн зөв ойсон гэдгээс л хамаарсан юм шиг санагдаж байна надад. Тэгээд юу яад юм уу? Нэг газараа өмнө нь авсан одоо хүүхэд гаргасан хэсэг байгаа шүү дээ. Тэндээсээ хийх үү эсвэл өөр газар дахиад юу гэдэг юм болов? Хийсвэр гэдэг юм болов? Тийм би яг хоёр дахь хүүхдээ төрөх гэж байхдаа наадах чи амар бодоод ийм чи хаана дахиад зүсгэд зэрэг дүүрэн ойдлолтой болох юм уу яа гэж энэ чинь нэр мэдэхгүй болохоор бас амар гайхтай юм билээ. Аха. Энд чинь болохоор яг нэг хийсвэр хийсэн ойдол дээрээ давхарлаж зүсээд тэр хэсгийнх нь арьсыг ингээд нөгөө нэг оёод ингээд зузаарцсан ч гэх юм уу те өвчтөн тэр хэсгийн арьсыг өөлж аваад тэгээ бутаад очт юм дээ. Ер нь бол нэг анхны төрөлтөө босоогоор зүсүүлсэн бол дандаа босоогоор хипгээр зүсүүлсэн бол дандаа хипгээр гэдэг. Зөв. Ер нь бол яхаагаар ингээд татаад дээрс нь давхарлаад явчихсан. Зөв. Би бас сонсч байсан амар мэдмэр санагдаадсан байхгүй. Өөрөө хийсвэрээр төрсэн болохоор. Угаасаа хүмүүс таниуцчихмаар л юм билээ. Харин тийм байна. Би ярих уу? Хүүхдээ яаж төрүүлснэ? Би ч бас яг тоо хоёр шиг ингээл өөрөөрөө төрн мөрнө гэж бодоод байжсэн юм чинь тэгэл би чи амар төвчээртэй энэ гэж бодоод өөрийгөө тэгэл байжсэн чинь яг ингээл нэг эвгүй болоод эхэллээ шүү шүн ингээл бодохоор ингээл 10 минутын зайтай өвдөд байгаа юм шиг. Гэтэ бүр тийм амар өвдөлт биш. Тэгэхээр за өглөө эмнэлэг онгохыг хүлээе гэж хүлээж байгаа 7-оос нөхөртөө зүг эмнэлэг явбаа. Тэгсэн чинь нөө гайгүй 2 хуруу нэгдсэн мэн гэдэг. Тэгсэн чинь тэгж хэлсэн цагаас нь эхлээд амар өвдөд эхэлтий. Тэгэл нөгөө 7-оос хойш өвдсөөр байгаа л 10 11 болсон баха. Тэгсэн чинь ирж үзснээ 4 хуруу нэгдсэн мэн болоогүй гээл. Тэгсэн чинь надад болохоор амар өвдөд байгаа байхгүй хамгийн сонин нь. Тэгээ би одоо өөргөө ийм төвчээргүй махтаа ингэж давхар бодоод байгаа байхгүй яа. Тэр өөргөө амар чадмаад ингэ бодцсон. Тэгэл ээжсэн чинь удахгүй төрөгчийн нөхөр нь хоолунд авчир гээл. Тэгэл маань нөхөр хоол авчирсан чинь тэр үед л анх удаа хоол идэж чадаагүй зөө. Хордлого гэдэг тийм л юм шиг лээ. Бүр амар муухай үнэртэй санагдаад юу наатаж наа хоолыг чи идэхгүй гэж уурлаад. Тэгээ тэр хоол моолыг идэхгүй байжсэн чинь дараа нь бүр амар өдөж эхлэл 4 үлэлт юм элээ штэ. Тэгээ яасан чинь манай нэг тэр үед чинь би бас энэ дээр удаагүйсэн болохоор нэг тусалдаг ихч байдаг нараагч гээд нараагчдаас баярлалаа. Тэр ихч маань ирээд эмчтэй сайн ярьсан чинь нэг цаг 2 цагийн дараа ч үлээ буруу байралтай ингээд манай өхтийг тэгээд хагалгаа хий өрөөсөө тэгээд олигтой ч онгоохгүй байна мэн гэл тэгсэн юм шүү. Тэгээл гинт хаалгаанд орох болсон. Тэгэл би чинь тэнд угаасаа өвдөд юу ч болж байгааг мэдэхгүй ба шүү. Тэгсэн чинь л яг 13:30 ямарсан юун дээр эмнэлгийн орон дээр хөвтөж байгаа. Тэгсэн чинь анх удаа тэгэл төрөх жаа шүү дээ. Тэгсэн чинь хөл дээр гар дээр баах эмчнэр дарцсан заяа. Мэдгүй хэдийн эмч байсан 5 6 л байсан баг. Тэгээ үндсэн их эмч нь нэг эрэгтэй хүн. Тэгэл нэг би ирүү нэг юм тарих шиг л болсон. Нэг мэдсэн чинь ухаалтцсан. Тэгээ нэг сэрсэн чинь нэг юм жалгадаас сэрэж байгаа байхгүй юу. Тэгэл гидсэн дээрээ гараа тавьсан. Чгөө нэр яг тэг сэрсэн. Гидсэн дээрээ гараа тавьсан чи юу ч байхгүй хоосон ингээ хонхойцсон. Тэгсэн чинь амар сонин санагдаа шууд уйлчт юм байлээ нөгөө нэг хийсвэр хийлгэж байгаа мэдсэн хэрнээ хүүхэд гинт ингэж алга болоо тэгээ миний хажууд байхгүй гэж бодоагүй нөгөө марлагийн хэлдэг шиг цээжин дээр л байна гэж бодсон байсан байхгүй миний хувьд болохоор тэгээд би яс найзуудаа асуужсан чи Монголд болохоор нөгөө нэг хагас наркоз гэдэг лүү хэдэм шиг байлээ. Тийм минийх болохоор бүтэн байсан байхгүй энд бүтэн л хэдэм шүү. Тэгээ юу ч болсныг мэдээгүй тэгээл эмнэлэг нөө тусдаа нөгөө өрөөндөө орсон чинь л манай хүн нөгөө арчилж марчлаад нүлийн арчилгаатай штэ. Тэгээ хүүхдээ харъя гэдгсэн чинь хүүхдээ харж чадаагүй. Тэгээд нөгөө нэг бас Монголд ямар байдгийг мэдгүй харьцуулан ярихад нөгөө нэг хийгээ гаргаж ийж заавал хоол иддэг тэгжиж хүүхдээ өхүүлнэ гэд 3 хоног хоол идээгүй байхгүй хүүхдээ төрүүлчихэд. Тэгэхээр 3 хоног би хүүхдээ харж чадаагүй байхгүй 3 дахь хоног дээр харж ийсэн. Хий жохон гарангуут нь гарчлаа гэж гэлсэн юм шүү хэлүүлээ заяа баг гарсан ч үгүй ч юу.
Тэгэл анхны нэг мёгтэй Шүлээ шүлээ угаал одоо юу хэлж байгаа? өмхийг хэлж байгаа. Ямар шинэ. Тийм. Тэгээ Монголоос амар өөр юм билээ. Тэр хийчин гараагүй юу гээл нэг 3 өдөр туслаар яж байгаа хгүй. Угаасаа өсдөггүй юм билээ. Тэгээл тэр хооронд бие мий тэнхэрчиж байгаа юм чинь. Тэгээ угаасаа хүүхдийн тусдан тэгэл 3 хоногийн дараа охинтойгоо уулзаал анх өхүүлэх гэж очиод нөө тусдаа шилэн өрөөнд байгаа юм чинь. Тэгээд анх удаа охиноо 3 хоногийн дараа харж илаа. Тэгэл 6 дахь хоног дээр эмнэлгээсээ 7 дахь хоног дээр ч үлээ гарч ирсэн. Тэгээ нөгөө нэг тэр үед бас энийг далиндуулаад хэлчихэд зарим хүмүүс нөгөө мэдхгүй ингэж хэлдэг байхгүй юу. Өөргөө өхүүлээгүй юм өөргөө өхүүлээгүй бол айгу бие мотоо өгтөө болд нь штэ энэ гэл амар эмзэг юм хэлэн заяа. Би ч нөгөө өөрг байтугай сүлд наалгадуул сэрсэн хүн штэ. Юу болсныг ч мэдээгүй. Тэгэхээр тэр амар эмзэг тустай юм байлээ. Тэгэхээр нөгөө илүү дутуу заавал тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэдэг нь бас битгий хэлж байгаас гэж хүсээд байгаа. Нөгөө оронд өөр юм хэлээ л дээ. Монголд болохоор хагас оруулцдаг. Энд болохоор бүтэн оруулаа. Тэг юу болсныг ч мэдээгүй. Тэгж өнгөрч байлаа. Нөгөө нэг уурга хөхүүлээгүй гэж 3 хоногийн дараа тэгээд угаасаа сүүн ороод хөвтж угаасаа амлаад хөвчөж байгаа юм. Тэр нь мэдгүй би бас сайн мэдгүй байгаа нөгөө нэг цаагаад асарч байгаа юм уу? Үгүй би саагаагүй хамгийн анхныхаа л өхөнд өгсөн ш. Тэгээд нөгөө нэг тэгэхээр чинь тэгэл уургаал хөвчөж ийн Хөгсөн хөгсөн. тийм үү. Би болохоор ингэж бодсон байхгүй юу? Төрсний дараа шууд уург нь гараад алуулчихсан байх гэж бодсон байхгүй юу? Үгүй юу? Надад нөгөө нэг хаалгаанд орсон ч бай ер нь одоо энэ төрсэн ээжүүдийн биеийг амраагаад энэ хүүхдийн авч нөгөө нэг ээжигээ тэнхрүүлдэг энэ бол бас зөв юм шиг санагдсан шүү дээ надад. Монголд чинь хаалгаанд орлоо гэл юу вэ? Шууд нөгөө нэг хаалгааны өрөөнөөс гараад миний наркоз бас айгүй хурдан гардаг юм аа. Бусад хүмүүс их бас зарим айгүй удтай юм билээ. Миний чинь нэг 2 цаг маг болол наркоз гарчдаг байхгүй. Тэгэл ерөөсөө эмчнэр шууд ингээ хөл цохиж үздээл. За тэгээд хөдөлж ийн хөлөө сайн хөдөлгөөд шууд босоо яв гэх. Тэгэл хүүхдэд тэрэл босоо явчихдаг. Нөгөө нэг хөл ингээд мдээгүй. Одоо ингээд хүүснээс доош ингээд мдээгүй байгаа шүү. Тийш дээ. Чинь тэн дээр ингээд хүүхэд авчираа тавьчихж байгаа байхгүй юу? Яана. Тэгэл өөрөө хөвтгийгээрээ тэгээ нэг гартаа хүүхдэд ирсэн. Нөгөө гарандаа тусалдаа олгуулсан. Тэгээ нэг хоол цагаа хажуугаар нь идэхгээл асал яг нэг тэр хаалгааны дараах төрсэн ээжийн дүр зураг бол бас эмгэнэлтэй шүү. Тийм бас. Би яг нөгөө нэг Япон Монгол хоёрт ингээд биеэр харьцуулж төрснийхаа. Яг ерөнхийдөө бол ингээд өвдөө төрхөн төрчихөж байгаа шүү дээ тий. Тэгээд хамгийн гол юм бол тэр дараах арчилгаа суулгаа. Тий. Японд болохоор ингээд 4 ортой юм хөшигтэй өрөөнд дотор би ингээд байж байна. Тэгмүүд хүүхдийг ингээд авч яваал угаас үргэлжээл сүүмөөхөр бол өгчөө. Эхлээ хөхүүлээд тийм заавал ингээд ганц юм ингээд хөхүүлсний дараа заавал сүү өгдөг байхгүй юу? Тэгчээл авчирч өгөөл тэгээд юугийн цэвэрлтийг мэдхгүй авч яваал авчирч өгөөл ингээд идэг байхгүй юу? Монголд болохоор биш үү? 4 ортойгоос адилхан. Гэхдээ хөшиг байхгүй тэгээд хүүхдээ өөрөө ингээд тэрэл хаана юу болох нь мэддэхгүй. 2 хоноод усанд оруулах стэйснийг мэдхгүй ингээл бие мий дээр нь юм гараад ихэлсэн чинь цусны шинжилгээ нөгөө жижигхэн нэг ч өсгөр рүү ингээд хатгаж цусны шинжилгээ аваад заяа. Тэсэн чинь усанд ороогүйгээс л болцсон байсан юм ээ. Тэгээ би бүр тэрэн дотор ч ястаа нэрээ уйлж мөйлаад балаа юмсан шүү. Арчилгаа амар муу юм бэл манай. Төрсний дараах арчилгаа ерөөсөй байхгүй. Надад тэгээд тэр анхныхаа хүүхдийг төрүүлж байхад нөгөө нэг сүү ороогүй. Тэгээд тэр чинь эмнэлэгт 3 хоногт 2 өдөр эхний 2 өдөр манай хүүхэд уйлчиж байгаа байхгүй уйлсөө зүгүү тэгээд нөгөө уйлсаар агаад бүр хаалган сүүцэн сүрдээ дүнж төрөөд 2 хоногт байна яраа шүү дээ. Тэгээд нөгөө эмнэлгээс эмчнэр болохоор ямар шаардлага юм бэ? Хөхүүлээдээ ил аяндаа сүү орчихно. Тэгээд ерөөсөө төрсний дараа тасагт битээрээс өөр тэгээд найргуу ханжаага уйлаад ханжаага ерөөсөө байхгүй. Бусад ээжүүд яаж бүгдээ аргаалдаг. Тэгвэл зарим хүүхдүүд айгуу татгалан төрдөг юм билээ шүү дээ. Тэрнийхээ дараа утаад тэг ерөөсөө манай хүүхдүүд ерөөсөө төрөөл идэх юм хагаал сүү хагаал. Тэр бүрсээ хаалан сүүгөөд манай нөхөр ирээд имлэгдээ бүр имлээ тэглээрээ жоохон асуудал болгоод ичээж нэг юм манай хүүхдийг нэг 2 цаг явуулаа 3 цаг яваад бүрсээ ээжийг амраа барь гэж хэлүү хийж тэгээ нэг имлэгээс манай хүүхдийг 10 г сүүжсэн шүү дээ. Тэр чинь амархгүй бол бас хүүхэн сүүрахгүй шүү. Наад чинь бас амар
унтаж чадаагүй. Наач сонсон ч амар хурцтгал сэдвүүд байна. Би яг энэ дээр ярихын өмнө асууя заяа. Сара төрхтөө эмнэлэгт мөнгө өгсөн үү? Би бол яг өөрөө гаргаж л өгөөгүй. Манай ээж авал өгсөн гэлтэй шүү дээ. Энэ дээр үргэлжлүүлээд ярив. Яг өөрийн тийм таньдаг хүн ч юм уу тийм хүн бол байгаагүй. Харин яг ийм асуудал байгаа байхгүй юу? Яг Монголд одоо улсын эмнэлэг төрөөд мөнгө өгч байгаа. Манай ээж ч өгч төрж байсан яг үнэндээ. Тэнгүүд би юу гэж ярих гээд байна нөхөр би Солонгост болохоор улсын эмчний хувийн эмнэлэг твцсэн байхгүй ялгаагүй мөнгө өгсөн хувийн учраас гээд гэхдээ үйлчилгээ нь шал өөр байгаа байхгүй юу? Сарагийн хувьд болохоор улсыг байсан гэхдээ мөнгө төлсөн үйлчилгээ нь маш муу байгаа байхгүй нэг талаараа. Тэгэхээр энэ дээр бас амар асуудалтай. Одоо яг Солонгост ямар исэн мэ гэдээ ярингууд чинь тусдаа нэг өрөөнд байгаа байхгүй юу? Тэгэл яг манай ээж болохоор намайг төрсний маргааш Монголоос ирсэн. Тэгэл хүснээр өрөөнд орж ирж болдог. Тэгэл нөгөө намайг их барьж авсан тэр эмнэлгийн их юм чинь өглөө болгон яг 10-11 цаг үед таалга төгшөөл орж болох уу гэж сүлэгчтэй орж ирээд оёо үзчихэл би энэ зүгээр нэг асуучаал гараа явсан заяа өглөө болгон штэ бүр тэр сэтгэл нь амар гой санагдаж байгаа байхгүй юу. Тэгэл хоол ундаа гэсэн чинь бас ялгаагүй өглөөдөр орой гэж яагаар нэ хамгийн сонин нь Монголоос ялгаатай нөгөө шарсан загас магас эсвэл кимчи тиймэрхүү хоол хүртэл өгöd байгаа байхгүй юу. Тийм. Бүр амар хамаагүй өгсөн заяа. Тэгэл надад бүр тэгтээ тэр юмнууд амар таалагдчихсэн. Тэгэл тусдаа нөгөө 0 өрөмрөөд болохоор усанд орж болно гэж шууд усанд орчихжээ. Гэтэ учиргүй амар удаан шүршүрт биш л те. Хөнгөн усанд ороод гих мэтлэн ялгаатай юмнууд амар өөр санагдчихсэн. Тэгээд эмнэлгээс гарахад бас эмнэлгээс аюу хөөрхөн бэлэг өгч байгаа байхгүй. Тэгээ би бодож ирсэн байхгүй. Монголд ингээл манай ээж мөнгө төлөөл төржсэн те. Хувийн эмнэлэг биш ч гэсэн тэгэхэд бараг бодоход дүүцгэц мөнгө байгаа байхгүй юу? Одоо би чинь Солонгос мөнгөөр 600 мянган вон төлөөд Монгол мөнгөөр 1 сая 300 400 байгаа байхгүй юу? Тэгэхээр бараг л тэрний за талын талч юм Монголд өгж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний сайн үйлчилгээ авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Мөнгө аваад байгаа хэрнээ үйлчилгээ хариу үйлдэл байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ бас амар асуудал юм шиг санагдсан. Хувийн эмнэлгээс ялгаагүй мөнгө авч иж үйлчилгээ нь тэрэн шигээ сайн биш ч юм уу? Энэ дээр бас Монголд яг энэ төрх эмнэлгийн ер нь энэ эмнэлгийн салбарын ачаалал боловсон хүчний хүрэлцээгүй байдал гэдэг бол айгүй том асуудал. Нэг хэмжиж авч байгаа одоо тэр төрх эмнэлгийн гэдэг юм айгүй юм шиг санагдав. Энэ бол яг цэвэр төргийн бодлоготой холбоотой асуудал явчлаа л да. Тэр нөгөө байдал мэдэрэг гэж. Тэр нөгөө нэг хооллолт энэ төр шүү дээ. Тэрийг бол яг Японд болохоор ингээ сайн бодоо идээд байвал хүндэн суурна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цаг уурын юу гасаас хамаарч юм шиг байгаа юм. Тийм. Монголд бол бодоо идээд байвал сүү татарна гэд бодоо идүүлдэг шүү дээ. Тэгэл бас усанд оруулахгүй тий. Сар усанд оруулахгүй, толгой молгоогоо угааж болохгүй, яахгүй ч үлдээ. Тэгсэн мөртлөө эмнэлэг дээр болохоор эмнэлгийнхэн цонх нь онгорхоо карантин хүүтэн устай. Тэгэл бид нар ч эмнэлэг дотроо яваад гэсэн. Тийм. Тэрчээс набаа хөрөлтөр ороод бүр айгүй том юм ярьсан. За тэгвэл ер нь бол бэлгийн боловсралтай холбоотой тий. Одоо жирэмслэх үйл явц тийм ээ ингээ хүүхдэд болох энэ талаар ер нь за манайхан ер нь хаанаас хизээ яаж боловсрал авч исэн бэ? Бид нар өөрсдөө юу? Тий. Тэгээ Монголд бас Солонгос бод ямар хөө байдаг вэ? Талаар ярихгүй. За тэгээ би эхлэх үү. Миний хувьд болохоор миний сайн санаж байгаа гинэ. Сайн санахгүй. Ямарсан 10 жил нэг эрүүл мэндийн хичээл ордог байсан санагдчихээн. Тэгээд нэг самбар дээр янз янз ингээл зураг гаргачаал бүр ерөнхий юм ярьцдаг. Бүр яг нарийн юм ерөөсөө тайлбарлаж өгч байгаагүй санагдаад байна. Гэхдээ яг тухайн үед мэдээлэл авах нь авдаг л байсан баг. Гэхдээ яг нэг юм дөрвтэй энэ нь ийм тэр нь тийм гэсэн юм ерөөсөө авч байгаагүй юм байна. Тэгээд за яг миний мэдээлэл бол тийм болчихж байгаа. Тэг яг хүмүүсээ сонсож мэдээж мэдсэн баг. Солонгосын хувьд гэсэн чинь айгүй хөөрхөн юм өнөөдөр мэдэж авлаа. Би бас нарийн мэдээлэл хахаараас олигтой юм гарч ирэхгүйсэн чинь бас Солонгост магистраар сурж байгаа Уянгада баярлалаа гэж энэ ташинд хэлмээрээ Уянгаас айгүйх мэдээлэл авлаа. Яасан бэ гэсэн чинь хүүхэд нь болохоор энтхийн сургуулийн боловсрол сурдаг байхгүй юу? Энэ жил 1 дугаар ангиад төгсөөд тэгсэн чинь бага насных болохоор том ангийнханд арай өөрөөр заажиж магадгүй бага насны хүүхдүүд учраас нэгнийхээ биеинд одоо дураараа хүрж болохгүй зөвшөөрлөхгүй байхад хин нэгэн хүрэх юм бол заавал багштай хэлэх ёстой гэдэг юм бүр заавал хүүхэд бүрт хэлж өгдөг гинэ. Тэгэнгүүт цэцэрлэгийн насныханд яадаг вэ гэсэн чинь жоохон нэг 4 5 6 гэнэ жоохон юм ойлгох
насанд нь хүрээд ирэнгүүт нь нэгнийхээ одоо бүсэнд хүрч болохгүй ч юм уу те одоо тэр цээж бие биеинд нь ерөөсө хүрч болохгүй гэдээ ерөөсө багаас нь л тэгж хүрч болохгүй гэсэн зүйлүүдийг заагаад өгчдөг гинэ. Тэнгүүд хүүхдүүд чинь багаас ингэж болохгүй мэн гэдээ өсөнгүүд дээшлэх тусам нөгөө нэг эрүүл мэндийн хичээлийг ойлгоход нас нэмэр болт юм болов уу гэж миний хувьд бодсон. Тэгээд хичээл орж байгаа арга барилан ч гэсэндээ яг ийм хөвшмөл биш байгаа айгу таалагдсан. Тэгээ дүн гарна гэж байдгүй гинэ нэгдүгээр ангид зөвхөн нөгөө нэг сурч мэдж байгаа зүйлээ л өөрөөсөө ингээд сураад боловсрож явж байгаа. Дараа нь хичээлийнхаа төгсгөлд нэг ихтгэл шиг юм тавьдаг. Тэрэн дээр нь болохоор нь одоо сурсан зүйлээрээ юм уу эсвэл өдрийн тэмдэглэл бичээд тэрнийхээ талаар ярьдаг тиймэрхүү байдаг гинэ. Тэгээ тэр нас айгу хөөрхөн санагдсан. Хичээл мичээл дүүмүн гэдгүү гэд. Миний хувьд л ерөөхдөө юм байна. Намайг 10 жил байхад болохоор 8 дугаар ангиас эхлээд эрүүл мэндийн хичээл гэж гардаг байсан. Тэгээд эрүүл мэндийн хичээлээр одоо эргэтэн тогтолцоо тэгээд ер нь ямар үүрэгтэй эргэтэн гэдэг ч юм уу тийм байдлаар нөгөө эрүүл мэндийн хичээлийг оруулдаг байсан. Тэгээд тэр чинь нөгөө 7 дугаар ангид сураагүй өсөлт нь 8 дугаар ангийнхан байхгүй юу? Тэгээд ер нь ихэвчлэн тэр үед 6 дугаар ангиас хаа охтуудын нөгөө сарын тэмдэг хийсэн үе байсан. Тэгээд 8 дугаар ангиас нөгөө сургууль дээр одоо нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмч одоо нэг тийм кабинетийн зарим тийм сайн дурын байгууллагын энэ хүмүүс ирээд яриа энэ төр хийдэг. Тэгээд сарын гэдэг юу юм энэ ирснээр одоо яа тий энийг ирсэн үед яах вэ гэж юм. Ийм талаар бас ингээд хотод айгүйх өвлгөө өгдөг байсан. Тэгээд дээрэс нь би өөрөө 10 жил байхдаа бас нэг эрүүл мэндийн хичээлээрээ олимпиад одоо дүүргүүдийн хооронд дивжээ тэмцээн эдгэрт ордог байсан байхгүй. Тэгээд бид нарыг нөгөө дүүргийн маань энэ өсвөр үеийн хүүхд залуучдын тийм кабинетийн эмчнэр чиглүүлж ажилладаг. Энэ зүйлүүдээсээ бас энэ одоо бэлгийн боловсрол эрүүл мэндийн хичээлийн мэдлэгийг илүү төлөвлөгөө авсан болов гэж боддог. Тэгээ 10 жилдээ бас нөгөө нэг хүүхдийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага ч юм уу иймэрхүү сайн дурын байгууллагууд явдаг байхдаа бас энэ байгууллагуудаас одоо энэ чиглэлийн мэдээлэл, гарын авлага ийм хүүхдүүдийг нөгөө нэг өөрсдөр нь оролцуулж өөрсдөнд нь ойлголт өгөх ийм байдлаар энэ жижиг сургалтууд ордог. Эднэрт сууснараа л илүү мэдээлэлтэй болсон юм болов уу гэж боддیں۔ Тэгээд сүүлийн үед бол энэ эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын хичээлийн програмаас хассан гэж сонсогдсон. Тэгээд энэ хаснараа бас сүүлийн үед одоо 10 жилийн сургуулаа төгсөөгүй байхдаа жирэмслэх, төрөх, тэгээд хүүхэд насндаа нөгөө үр хөндөлтөнд орох ч гэдэг юм уу тиймэрхүү эрсдлүүд бас их гарах болсон. Одоо тэр тоон их өссөн гэж сонсогдоод байгаа. Тэгэхээр бас энэ эрүүл мэндийн хичээл ямар үр дүнтэй ач холбогдолтой байсан юм бэ гэдгийг одоо харах боломжтой санагдав. Тэгээд сүүлийн үед ер нь буцаад эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиас сургалтын програмд оруулах гэсэн санал аяг гарч байгаа. Тэгээд ялангуяа өсвөр насны хүүхдээсээ заавалжгүй ах хүүхэд гэлтгүү өвгүүдээсээ ч гэсэн энэ эрүүл мэндийн боловсрол нөхөн үржихгүй гэдэг талын одоо мэдлэг мэдээллийг ичиж зовлгүйгээр одоо боловсролын салбар маань ч тэр эцэг эхчүүд маань ч тэр хадамгүй ичиж зовлгүйгээр ингэж энэ мэдээллийг хүүхдүүдэд нас наснд нь тохирсон байдлаар олгож байгаасай гэж хэлсэн чинь. За сараг сонсоодсон чинь бас 10 жилийн сургуулиудаас хичээлээс мэдлэг авахаас гадна хамгийн гол нөгөө нэг хүндлэнгийн байгууллагуудын янз янзын төрөмс байгууллагууд сайн дурын байгууллагууд ч юм уу тэдрээс орж байгаа сургалтуудаар дамжуулаад бас мэдлэг мэдээлэл авдаг байсан юм шиг харагдаж байна. Тэгээ миний хувьд ч гэсэн бас тэгжсэн юм байна. 10 жилдээ яг ямар ойлгоос гэдгийг санахгүй байгаа ч гэсэн бэлгийн боловсролын талаар бүр ингээ өртөөжлсөн сургалт эхэлж явуулаад тэнгуү зөрүүлээд бидрийг хүүхдүүдэд заашгүй гэж заалгадаг байсан байхгүй. Тэгэл тухайн үед ч бас жоох хүүхдээсэн болохоор ингээл эрэгтэй эмэгтэй хүний бэлэг эрэгтэй эмэгтэй ингээл янз янзын амар сайн тайлбарлаж яриулдаг. Тэгэл өртөөчлөөл одоо нөө бэлгэж мэлгэж байдаг шүү дээ. Тэдрийг бас анх удаа ингээл одоо задалж үзүүлдэг ч юм уу. Тиймэрхүү юутай шууд анх харцаж үзэх тиймэрхүү сургалтуудаас орж ирснийг гинт саналаа. Тэгэхээр иймэрхүү юмнууд одоо хүртэл байд юм болов уу байдгүй юм болов уу сарайхаар бол ерөнхийдөө бас багсан л юм байна те. Одоо л ерөнхий боловсролын сургуулиуд яг яаж зааж байгаа юм гэдэггүй. Тухайн үед яг тийм иргэний нийгмийн байгууллага, бусад тийм төрийн бас байгууллагуудын
нөгөө нэг заах арга барил нь ерөнхий боловсролын сургуулийн заах арга барилаас арай ондоо. Ихэнх нөгөө нэг би төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд чинь хүүхдийг өөрсдийн нөгөө оролцуулсан, хамтдаа ярилцаж, хамтдаа хийж ингэж нөгөө нэг ойлголтыг өгдөг. Ерөнхий боловсролын сургууль чинь ер нь бол нөгөө багш заагаал, уншаал тий тайлбарлаж өгвөл хүүхдүүд сонсоод нэг тиймэрхүү байдлаар сурдаг бол өөрөө оролцож сурж байгаа. Тэгээ буцаад сурсныгаа нөгөө бусад хүмүүс тайлбарлаж ярьж ойлгосноо ярьж байгаа нь хүнд илүү ойлголт үүсдэг юм байна гэж. Миний хувьд гэх юм бол ер нь яг Монголд яг 10 жилдээ эрүүл мэндийн хичээлүүд юу ордог байлаа одоо ер нь бол мартсан байна. Тэгээд Японы хувьд болохоор одоо би яг сурагч биш манай хүүхд маань цэцэрлэгт явдаг болохоор цэцэрлэгийн ер нь наснаасаа их ахуулаад эхлээд одоо мах өдтэй хүний дотоод бүтэц эрхтэн тогтолцоо нь юу болж идэх тэрийг юм зурагт номоор дамжуулан олгож идэм байлаа. Бэлгийн боловсрол ч юм уу одоо жирэмслэлт ч юм уу тэр тухайд бол арай жоохон нас нь арай одоо бага сургууль ороод ихэр ч юм уу олгох байх гэж бодож байна л да. Тэгээд би нэг зүйлийг хэлгээд болохоор манай Монгол болон Японы нэгэн ялгаа юу вэ гэхээр штэ бэлгийн боловсрол за эрүүл мэндийн боловсрол гэхээр хамгийн түрүүнд одоо хувь хүний бие махбодын халтшгүй дархан байдал гэдэг юм уу тэр зүйл ер нь Японд хүүхдэд багаас нь гэж одоо суугддаг заагддаг юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэрлэгт нь байхад одоо төрсөкний цаан ч юм уу тэр хэсэгт нь хурж болохгүй гэдэг ч юм уу тэр зүйлээ бүр цаасан байдаг. Манай Монгол болохоор ч би л одоо юм гудамжаар Улаанбаатар хотод гадуур ингээд явж байхдаа 2 удаа ингээд бүр ээжтэйгээ явж байхдаа ингээд бүс рүүгээ алгадуулж ирсэн гэдэг доо. Тэгэхээр ч насан турсан ямар ч тийм хувь хүний бие махбодын халдшгүй дархан байдал гэсэн ямар ч ойлголт байхгүй. Одоо энэ зүйлийг л багаас нь сайн боловсролоор олох хэрэгтэй юм болов уу гэж бодоод идэв. Яг үнэ. Одоо тэгтээ ер нь багасж байгаа болов. Би бас яг марлагийнхтай адилхан жишээнүүд зөндөө олон шүү дээ. Гадуур явж байхдаа амар бүдүүлэг шууд алгадаал өнгөрөх ч юм уу тий. Хувийн орон зайд амар халддаг. Тэгээд энийгээ дагаад сэдвээсээ жоох хүндэрж орж гисэн нөх хувь хүний орон зай гингүүд сэтгэл санаараа хүртэл аягүй их нөлөөлдөг тий. Ер нь 10 жилд. Ер нь 10 жилдээ хочгүй хүүхэд гэж ер нь байхгүй баха тий. Тэг яг хочин зарим нэгдэнд таалагддаг бол зарим нэгд ногт таалагддаггүй сэтгэл зүйд нь нөлөөлдөг бие махбодоос гадна гэд ер нь бол асуудлууд ер нь бол их байна. Гэхдээ марлагийн хэлдэг шиг нөх хүүхэд байхаас нь ахуулаад хувь хүний орон зайд нь халдаж болохгүй гэдгийг заагаа сургаад өгч юм бол бас байдал өөрчлөгдөх баха. Одоо ч гэсэн бас цаг өөр болж байгаа болов уу гэж айгүй найдаад байгаа шүү дээ. Нөгөө мэдээллийг олон төрлөөр авдаг болсон болохоор нэг за хүний ирэх гэж байд юм байна, хүүхд ирэх гэж байд юм байна. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэдгийг бас мэдээлэл их авдаг болсон байхаа гэж найдаж байгаа миний хувьд. Бид нар одоо Монгол гэл тиймүүд Улаанбаатар хотоор нөгөө арай илүү мэдээлэл авч байгаа ч гэдэг юм уу те. Тэр залуусыг нэг төсөөлж байгаа шүү дээ. Харьцангуй гайгүй болж байгаа. Тэгээ Монгол бас хэр чи нийт бас 21 аймгийн хүмүүс те хэрхэн энэ бэлгийн одоо боловсрол эрүүл мэндийн боловсрол хэрхэн олгож байгаа бол тэрнээс аягүй санаа зовж шүү дээ. Сүүлийн нөгөө аимшигтай мэдээлэл өгч те. Гэхдээ бидэд өнөөдөр жирэмслэлтийн талаар ингээд ярьж байгаа ч гэсэн энэ ерөөсөө жижигхэн зүйлээр хувь хүний орон зай гэдэг ч юм уу те хүндлэл гэдэг зүйлээс бас бүх юм хэлэх юм болов уу гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгжээж хүн өөрөө өөрийнхөө орон зайг мэдрэн би өөрөө өөрийгөө захирах хэрэгтэй те. Нэг л өөрөө мэдэх хэрэгтэй юм байна гэдгээсээ хүүхэд одоо юу гэдэг өсвөр насны охид жирэмсэн болохгүй байх магадлал нь өсөх юм гэсэн те. Би сая бас манай хоёр хүүхэд маань баялаг цэцэрлэгт явдаг байхгүй юу. Тэгээд цэцэрлэгээс нэг өдөр одоо эцэг эхчүүд өөрсдөө цэцэрлэг дээр ирээд хүүхдтэй нэг юм сонирхолтой байдлаар мэдээлэл өгч гэдэг нэг өдөр тэгээд хүүхдийн цэцэрлэг дээр очиод цэцэрлэгийнх нь бас нэг хитэн эцэг эхчүүдтэй нийлээд бид нар жижигхэн мэдээлэл сонирхолтой байдлаар дуушруулж юм уу дагаад нэг тийм нэг цагийн арга хэмжээ зохион байгуулсан бид нар. Тэгээд тэрэн дээр бид нар дунд ахлах бүлгийн одоо 4 настай хүүхдийн дунд бид нар яг тэр нөгөө нэг халдшгүй дархан байдал гэдгээр одоо та нарын биед танихгүй хүн хүрэх юм бол та нар заавалчгүй ээж аавдаа хийх ёстой. Та нарын ингээ бид чинь танихгүй хүн ерөөсөө хүрж болохгүй ялангуяа энэ хэсгүүдэд гээд те ингээ зааж өгөөд тэр хүүхдүүд ингээ тайлбарлаж өгөх. Тэр хүүхдүүд нөгөө нэг анх сонсож байгаа болохоор хүлээж авахгүй байгаа юм шиг надад санагдсан.
энэ нөгөө нэг угаасаа мэдхгүй байгаа хүүхдүүд дээрээс нь балчир хүүхдүүд Харин тийм байна. байнга хитээд тэрийг ингээд боловсролын системээр нь багш нар цэцэрлэгийн багш нар нь ч гэсэн тий за ээж аваас ч нүүр багшаас ч нүүр ч гэдэг юм уу тий танихгүй хүн чамд ингэж хүрх юм бол багштаа заавал хэлээрээ ээж авдаа заавал хэлээрээ гэдгийг ингэж байнга тогтмол хэлж тэр хүмүүсийг ойлгохоор байгаад байгаа байхгүй юу бид нэр ганцхан удаа очиж тэгж хэлээд тэрийг нөгөө хүүхэн шууд тогтоож аваад ойлгоод нөгөө ухамсарлах чадвар бага байгаа юм л та. Тэгэхээр тэрийг бас ингэж боловсролын системээр нь хүүхдүүд ингэж байнга орж байнга зааж зөвлөж сануулж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Яг үнэ. Сараа хэлсэн чинь надад юу гоё санаа төрж байна. Манай сонсогчд манаас мэдэх бах бид нар DDI гэдэг пэйж ажиллаулдаг байгаа тий. Тэгэхээр пэйжээрээ дамжуулаад ерөнхийдөө залуу гэр бүл хосуудаа зориулаад янз янзын гоё мэдээлэл өгөхийг хүслийн гэр бий болоход ер нь юу нөлөөлөхөө гэдээ гоё гоё мэдээлэл хүрхийг зорддог байхгүй юу? Тэгсэн чинь сая яг Сарагийн хэлсэн мэдээллийг бас пэйжээрээ дамжуулаад хүргэе гэж бодлоо. Хүүхдтэй та бүхэн маань яг бага наснаас нь эхлээд бүр 2 3 тагаас нь эхлээд ийм зүйлсийг зааж өгөөрэй гэд зурган байдлаар ингэ хэдүүлээ дараалуулад пост оруулвал яаж ийн гэж бас хэлмээр санагдлаа. Тэгээд заавал нөгөө төр засаг инээдрийнхээсээ илүү нөгөө аав ээжүүд л өөрсдөө хөдөлж иж бас нөлөөлөх баха. Тэгээ миний хувьд болохоор би нөгөө охиндоо одоо 2 нас гарна те бас байнга хэлдэг байхгүй юу. Би энд нь хурж болохгүй хамаагүй хүн хурж болохгүй ээж нь хурж олон мал ингээл тэгдэг. Тэгсэн чинь сүүлдээ одоо ингээл мэдээж эмэгтэй хөгч нь нэмзэг хэсгүүдэд нөгөө цэвэрлэх угаах юм болно штэ. Тэнгүү чи бас хүрэхгүй заяа нөгөө нэг хэлсээр ахаад бүр ингээд хурж олтгүйгээ одцоо айгүй хэцүү нэг талаараа тийм асуудалтай бас юм. Гэхдээ яг хуу давуу тал бол ихтэй л дээ. Анхнаасаа би энд нь хамаагүй хүн хурж болохгүй гэж хэлчих хэрэг зүгээр юм байлээ. Тийм. Ялангуяа энэ жоохон бага насны хүүхдүүдээс нөгөө тайлбарч иж яг нүгний халбан. Харин тийм. Тэгэхээр нэг удаа хэлээд биш. Ер нь байнга энэ боловсролын системээр гэр бүлтэй нийгэмдээ ингэж бид нар зүгээр боловсруулах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд Монголын нийгэм бас нэг юм байдаг штэ гэдэг түрүүн годамжаар явж байхдаа ингэдэг ч гэдэг юм тийм. Би чинь тэгсэн чи одоо би өөр 2 хүүхэдтэй үнд жилийн өмнө штэ. Тэгвэл гин цагаа бодмод алхах гэж яхта би бас тийм бүсрүүгээ татуулж үзсэн штэ. Яана. Өөрчлөгдөв л юм байна. Тийм. Тэгээд үнийг зохиод авах гэдэг штэ. Нээлтэл 3 залуу яриа зогцсон. Яг хажуугаар нь өнгөрсөн. Зохиод авдээ. Тэгээ би бүр ингээ ганцаараа явж ирсэн ийм шокнд ороод үе яаж юм ямар сони юм бэ гэх тэгэл өнгөрч байгаа чи би үүшээ яаж чадах юм. Харин юу ч хэлж чаддгүй байхгүй юу? Айгу. Тэгээд тэр хажуугаар өнгөрч байгаа хүмүүс ч гэсэн тэгээ юу ч хэлж чадахгүй. Тийм бид нэр өөрсдөө ч гэсэн өөртөө амарлаг гэж бодоод мундаг гэж бодоод гоё юм хийлээч гэж бодд юм. Одоо яадын Монголын нийгэмд гараад байгаа энэ амар юм муухай мэдээнүүд бол бас л өдөр болгон гараад сонсогдож шít. Тэгэхээр энэ бол багасаа үсэх юм ухамсар хүмүүжлэлтэй амар холбоотой асуудал гэж боддог. Тэгээд энэ нөгөө 10 жил дээр нь одоо жишээлх юм бол за зөвхөн эрүүл мэндийн хичээл дээр энийг заах хэрэгтэй биш байхгүй юу? Ямар ч математикийн монгол хэлний багш байсан ч гэсэн нүдэн дээр нь одоо юу гэдэг эмэгтэй хүүхдийн лекц хийх юм уу тий татлаад юу гээс өгч байгааг харах юм бол чи ингэж болохгүй гэдгийг байнга одоо тий хэлж зааж авах. Энэ эрүүл мэнд гэдэг чинь зөвхөн нөгөө нэг эрүүл мэндийн хичээл толгойтой эсвэл эмнэлэг толгойтой асуудал биш үү байхгүй юу? Тойр маань одоо бид нар 4 настай, 2 настай, 3 настай хүүхдүүдийн залуу ээж нар байгаа тийм ээ. Хүүхдээ багаас эрүүл мэндийн боловсролтой болгоё гэж ярьж байгаа. Тойр маань одоо хэрхэн эрүүл мэндийн одоо тийм талаар хүүхдүүдэд тайлбарлаж байгаа вэ? Ер нь цаашаа яаж боловсрол болгоё гэж боддог вэ? Тийм боловсрол тийм. Би бол одоо 2 хүүхдээ хүүхдүүдийн аль болох юм чөлөөтэй нээлттэй ярилцъя гэж боддог. Тэгээд хүүхэд угаа өссөн хүсдэггүй ийм сониуч зандаа ч юм уу нөгөө нэг яагаад гэдэг үеийн хэлдэг гэдэг шиг би хаанаас төрсөн хүүхэд хаанаас гардыг гэдэг өөрөө ингээ өссөн хүсдэггүй тийм асуултуудыг асуугаад сонирхоод хэлдэг. Тэгээд тэр болгонд надад өөртөө тавьж байгаа асуудал болгонд аль болох өөртөө насанд тохирсон одоо үг хэлэхээр үнэн зөв хариулах гэсэн гэж боддог. Тэгэхээр зарим хүмүүс одоо нэг ээж би хаанаас
ирсэн гэхээр цэцэгнээс төрсөн гэдэг юм уу те. Бурхны бэлэг юм байгаа ч гэдэг юм уу те. Хүүхдэд тийм одоо хийсвэр ч юм уу тийм мэдээллийг өгөх ёстой буруу гэж бодоод байгаа. Тэгээ аль болох үнэн зөв мэдээллийг хүүхдүүдэд яг нас насанд нь тохирсон байдлаар л өгчэй гэж бодоод байгаа. Тэгээд яг магадгүй эхний удаа ингээд хүүхдтэйгээ нөхөр үржихийн талаар ч юм уу бэлгийн боловсролын талаар ярихад хийнийг иччихэж болно тий. Санаа зовоод яг ямар үгээр яаж тайлбарлахаа мэдэхгүй ээж болно. Явандаа энэ чинь тасал болоод хүүхд чинь бас эрийг сонсож сураад та өөрөө бас ярьж сураад ингээд ойлголцоод ирэх юм бол нэг нэгнээсээ ингээд ичих ч юм уу нуух хаах зүйлгүй болоод ирэхээр явандаа мэдээж энэ хүүхдүүд өсвөр насндаа насанд хүрээд ирнэ. Тэр үед гарах хүндрэл аливаа нэгэн асуудлыг даван туулахад их төхөмийн болов гэж байгаа. Нэгнээсээ нуухгүй байснараа одоо гарах эрсдлүүд байна шүү дээ тий. Тэр бодлогоос бас хүүхдээ гэр бүлээ одоо бас мэдээж эрэгтэй хүүхдийн цаана нэг эмэгтэй хүүхд байгаа. Эмэгтэй хүүхдтэй бол цаана бас нэг эрэгтэй хүүхд байгаа. Тэгэхээр эднэрийн гарах алдаа асуудлуудыг бид нэр ингээд эртнээс өөрсдийн бэлдээд чөлөөтэй байснаар ядаж ээж автагаа тэр тухайгаа ингээд ярилцдаг тий. Ихгүй бол нууж хааж одоо ингэж хичиж зовж ярилцахгүй байснараа хүүхдүүд маань нөгөө ээж автагаа ярилцаж чаддаггүй ганцаараа шийдвэр гаргах гэдэг тэгээд үнэн зөв мэдээлэл авах нөгөө их сурвалжаа ингээд зөв олж чаддаггүй ч юм уу тий. Өөр найзаасаа зөвлөгөө аваад хоорондоо ярилцаад шийдчихдэг ч юм уу. Тиймэрхүү бити байгаасаа гэж хүсдэг. Тэгээд нөгөө нэг өсвөр наснд хүрээд ирэхээр нь хүүхдүүдтэйгээ найзшиг нь бай гэдэг чиглэл ер нь хүүхдүүдтэйгээ аль болох нийлжтэй найзшиг нь одоо манай хоёр хүүхэд 3-тай 4-тэй ч гэсэн би ерөөсөө найзууд юм шиг л шууд ингэж ярьдаг. Нөгөө жоох хүүхдтэй ярьж ингэж бодохгүйгээр яг том хүнтэй ярьж байгаа юм шиг л тэгж ярьж харцдаг. Тэгснээрээ хүүхдүүдийн ухаан санаа одоо энэ үг хэллэг тий бас их урдан хөгжиж тэлдэм байх гэж бодоод байгаа. Тэгээд одоо залуу ээж аваад байгаа ч гэсэн мэдээж нэг л өдөр хүүхдүүд чинь нас нь болоод 14 5 6 өөрөөл энэ хайртай тэрэнд дурлцлаа ингэмээрэн тэгмээрэн гэл тэгээл яах гээд байгаа нь мэдчихдэггүй ч юм уу тийм сонирн байдлууд үсээгөө гараад ирнэ. Тэгэхээр тэр үед өөрсдөө нөгөө хялбар байлгах үүднээс анханаас нь ингээ хүүхдүүдтэйгээ нээлттэй чөлөөтэй үнэн зөв мэдээлэл өгж байгаасаа л гэж хүсдэг. Хонгорог миний хувьд болохоор за яг энэ подкастаар ярих нь зөв үгүй сайн мэдэхгүй л юм л та. Нэг жишээ л хэлэх гээд байна. Юу ярих чаг мэдэхгүй гэж байгаа. Энэ жишээ юу вэ гэхлээр яг холбогдох гээд байгаа юм л да. Одоо ингээл ер нь бол яг ухаад үзэх юм бол хүүхдүүд юу сонирх вэ гэх юм бол эмэгтэй хүүхд бол өөрт байхгүй юм а эрэгтэй хүүхд бол өөрт байхгүй юм а сонирх нь штэ. Тэгэл яагаад ийм байд юм бол тийм байд юм бол гээл жоохон томрох тусмаа гайхаж эхэлнэ. Тэг яг манай охины хувьд хэд жоохон ч гэсэн саяхан нөө аав хавцаас хэлж байгаа харчаад тэнгүүд энэ юу вэ гэд асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тухайн үед хэлэх үг олдохгүй манай хүн энэ бас гэлсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш нөгөө нэг хувцас салхихт нь ингээл апа 0 яваач гэл тэгдэг болцсон. Тэгээд сүүлийн бүр 2 3 удаа тэгсэн байхгүй мэдээж хувцас салхихт нь харна штэ. Тэгэл бодож аваад яг өчигдрөн битээр ярилцж ирсэн. Хоёулаа ер нь зүгээр үнэнгээр нь хэлчихүүгээ тэнгүүтээ хэлж байгаа байхгүй юу. Миний охин эмэгтэй хүнд ингээд ээжтэн тэгээ миний охинд байдгүй маавд нь байдаг байхгүй юу. Энэ бас биш заа юу гэх тэгэхээр ингээд гайхаад хараад байгаа байхгүй энийг л. Тэгээд тэрнээс хойш л одоохондоо л яг аба багаач 0 яваач гэж хэлээгүй л юм. Тэгэхээр бас ойлгосон мэж магадгүй. Энэ мэдчил нэг хүүхдүүд айгу гайхаж хүлээж аваад тэрэнд нь тааруулаад хэлчихээр буруугаар ойлгоснороо тэр чигээр яваад байгаа байхгүй юу. Техний ээлжинд л шууд хэлсэн байгаа. Абад нь л ганцхан байдаг. Биш авд нь л ганцхан байдаг юм гээ хэлсэн. Тийм ихний одоо бэлгийн боловсролын хичээлэл ороод хэлцээ. За үүнээс цааш яах вэ гэхээр яг Сарагийн санааг бол би яг 100% дэмжиж байна. Анхнаас нь бас жоохон нээлттэй ийм байдаг, тийм байдаг гэдээ бас зааж зөвлөе гэж бодож байна. Гэхдээ одоогоор бол бас яаж хэлвэл зүгээр энэ төр гэд судалж мэдсэн юм бол байхгүй байгаа. Гэхдээ яг бэлгийн боловсрол гэхээс гадна эрүүл мэнд талаас нь миний бодог юм юу вэ гэхээр 18 нас хүртэл нь би хүүхдтэй юу гэж чадах вэ гэж боддог байхгүй юу. Тэнгүүд мэдээж ид хөрөнгө одоо мэдлэг боловсрол гэж ярих байх л та.
Түүнээс илүү би эрүүл мэндийг илүү их өгөх юмсан гэж хүсдэг байхгүй юу. Хүүхд маань 18 хүрээд бие дагаад эргээд харахад шүдэн эрүүл, арьсан цэвэрхэн, ус нь гоё ургацсан, бие нь эрүүл ах юм бол аав ээжтэй айгүйх баярлах байх гэж боддог байхгүй юу. Тэгэхээр илүүтэй энэ дээр нас анхаарах юмсан гэж хүсдэг. Гэхдээ яг ярьж байгаа шиг 100% байж чаддгүй л дээ. Гэхдээ маш их хичээдэг 18 хүрээд эргээд харахад миний ээж намайг одоо биеийн бүхсэг маань эрүүл болгож өсгөжтэй миний аав ээж хоёр гээд тэгж баярлах болов гэж бодоод их хичээдэг байгаа. Энэ тал дээр бол маш зөв санаа шүү. За миний хувьд л ирэхэд иймэрхүү. За. За ерөөдөө тойрхон тонслоо. Тэгэхээр нөгөө охинтой хүүтэй байхгүй юу? Тэгээд яг манай охин ч бас дүүгийнхаа нөгөө хинтэй. Тийш дээ. Юу яг нь одоо байхгүй. Наа энэ ингээд дүүн шийдэг байхгүй юу гэл тэгэл нөгөө яг жижигхэн дүүгийнхаагаа харцсан болохоор угаасаа энэ эрэгтэй хүүхэд аав эрэгтэй юм чинь энэ хоёр адилхан гэдэг ойлгодог болсон. Тэгээ миний хувьд болохоор бас яг тойртой адилхан хүүхдүүдээ ингээ анхнаас нь нээлттэй ер нь амар сайн нээлттэй л бай гэж боддог. Тэгээд энд орохдоо бас ерөөсөө хамтдаа ингээл нүцгэн яваад орчдөг. Тэгээд одоо нөгөө нууц газрын ингээл үсмэстэй анхандаа ингээд дүмж ухаанд ороод ингээл энэ юу юм уу ингээл төгсөд юм уу том болохоор нь гарч ирдэг байхгүй юу миний охин ч гэсэн гарч ирж штэ ингээл тайлбар одоо олох болсон. Тэгэхгүй болохоор нөгөө хүүхэд одоо би ч гэсэн ингээд нөгөө сарын тэмдэг анх эрэхтэй яг ээж эрдээ шүү ингээд данс гэж юм хийдэг гэд хэлж үжсэн ч гэсэн эргэмүүд ингээд бүр амар юм айц цатралт ордог тийм гэж байгаа бол тийм гэдэг болохоор одоо тэр зүйлийг багаас нь энэ бол байх ёстой химийн зүйл юм шүү ойлгуулахыг боддتي. Тэгэл 0 мал сууж ахч юу н хоёулаа тэгэл орж ирстэл нарийн цэрэг ирлмэр хэлээ чи энэ юу энэ таны памперс юм уу? Тийм том болохоор хэрэглэдэг юм нэг хүмүүс хэрэглэнэ гээл. Тэгээ тиймэрхүү байдлаар ер нь их сайн ойр нээлттэй байл гэж боддتي. Тэгээд бас нэг гэрт ингээд хоёр эрэгтэй хүүхэд хамт өсөж байгаа болохоор эмэгтэй хүүхдийн талаар юм ойлголт бас их баг байд юм байна гэж бодсон. Эмэгтэй хүүхдтэй яаж харьцах талаар ингээд өөрсдөө ойлголтгүй. Зөвхөн гэртээ нөгөө хоёр эрэгтэй хүүхэд байгаад тахаар нөгөө эрэгтэй хүүхдүүдийн сонирхлоор машинаар тоглоол, орилол, гүүгээл, буудаал ч юм уу тийм. Бас сонирх хүртэл биш үү тий нэрээ. Тэр талаас нь ирсэн хэрэгтэй хүүхэд чинь одоо ийм эмзэг юм байна. Хүчтэй ширүүн хурж болохгүй юм байна. Энд чинь айд юм байна гэдэг юм уу те. Жохон хүнд юм инээ тэр ингэж өргөж болдгүй юм байна, чадахгүй юм байна. Эмэгтэй хүнийг ингэж ер нь ивэлж харлах хэрэгтэй юм байна гэдгийг ер нь жохон ойлгох жохон муу байгаад тах шиг санагдсан надад сүүлийн үед ер нь тэгж ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ гэр бүлд бас энэ хүүсийн харьцаа тийш байвал тэгээд одоо эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ийм ойролцоо насны хүүхдүүд байх юм бол нэг эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг багаас нь ойлгож өсөөд эмэгтэй хүүхэд бас эрэгтэй хүүхдийг багаас нь ойлгоод өсөх юм бол том болоод бас энэ нэг ойлгох тал дээр бас айгүй төхөн байд юм байна гэж сүүлийн үед хараад байгаа. Тэгээд манай баг хүү маань айгүй урт төстэй байсан байхгүй сая нэг үсийг авцсан. Тэгээд урт төстэй байсан чинь том маань ойлгохдоо урт төстэй бол ах хүүхэд үсээ авцсан бол эрэгтэй хүүхэд гэдээ ойлгочих. Тэгээд үгүй миний хүү ингээд дүүчин чамтай адилхан юм бож готтой шүү дээ. Тэгээд тааж эрэгтэй хүүхэд байхгүй юу гэхээр үгүй ээжээ дүүчээ одоо том болохоор тантай адилхан охин болно шүү дээ. Яагаад гэхээр дүүчээ юм урт төстэй байхгүй юу? Гээд нөгөө урт төстэй болохоор ах хүүхэд ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээд сая үсийг авчаар манай дүүчин хүү эрэгтэй юм биш дээ. Би ч эрэгтэй дүүтэй. Гэхдээ битээш яагаад ихж байхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирээд байгаа манад одоо сүүлгүй. Хүүхдүүдийн ухаан гэж нэр гүйцэхдэггүй шүү. Сайн юм асуух юм ингээд сонссон чинь. Сайн юм асууж гарч ирдэг. Тэгээ би бас ингэж бодсон. Хэрвээ үнэхээр нөгөө нэг 2 хүүтэй, 3 хүүтэй, эсвэл 2-3 охинтой ч юм уу тийм гендрийн харьцаа тэгш бас байх юм бол тиймэрхүү нөгөө нэг ижил насны эсрэг хүүсийнхаа хүүхдүүдтэй юм их ойр байлгаж хамт тоглуулж ч юм уу тийм иш дүүсийн хүүхдүүд байвал ингээд үе уулз цуулж хамт байлгаж нөгөө эсрэг хүүсийнхаа талаар юм ойлголтыг сайн өгч явах хэрэгтэй байна гэж боддог. Тэгээд ялангуяа нөгөө сүүлийн үед цэцэрлэг карантинлагдаад тэгээ яг нөгөө гэртээ байгаад байгаа болохоор өөр хүмүүстэй харилцаж чадахгүй. Тэгээ яг бас ийм асуудал гарч байгаа. Яг цэцэрлэг дээр болохоор бүгд нэг дороо орчихор тэрийг ингээд мэдээд байгаа боловч тэгтээ ирэхээр бас
Тэр айгүй сайн асуудал болчиход байгаа. Бас тийм байна. Тэр нөгөө Солонгос, Монгол, Японд ер нь төрөлд ямар байсан бэ гэж хэдүүл ярилцсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр бас ялгааг нь ярихад бол Монголд ямар байдаг талаараас хэлээрэй заяа. Солонгост ямар байсан гэсэн чинь би оюутан байгаа шүү дээ. Мастраар сурж байгаа. Тэгэхэд тийм байхад чинь л улсаас нь надад 500 мянган вон тэтгэлэг өгсөн байхгүй юу? Тэр чинь Монгол мөнгөөр сая гаруй төгрөг. Тэгээ тэрийг яадаг вэ гэхээр төрөг хүртлээ зөвхөн одоо эмчилгээнийхээ зардал зарцуулна гэсэн үг. Одоо үзлэг хийлэгдэн штэ. Тэрэндээ зөвхөн зарцуулаад тэнгуут нь улсаас нь Химбук карт гээд карт гаргаад өчтдөг. Тэр картанд нь 500 мянган вон орчоод тэгээд тэндээс нөгөө хувийн юмд бол ашиглаж болохгүй. Зөвхөн эмнэлгээр л зурагдвал мөнгө хасагддаг. Тим карт бас өгчээсэн. Тэгээд тэр нь бас их гоё санагдчихсан. Дөнгөж ирээд удаагүй байхад аюу гоё дэмжлэг болж байгаа юм шиг. Тэгээд бас гадаадын хүнийг тэгж дэмжиж гин гэдэг бол надад их таалагдчихсэн. Ер нь Японд тэтгэмж гэсэн үг юм шиг байна тий. Тийм, жирэмсэн ээжийн тэтгэмж гэсэн үг. Солонгос эхчүүд бол арай өөр юм шиг үлээ зүгээр. Яг баттай мэдгүй ч гэсэн хальт сонсохны сар болгон илүү өндөр тэтгэмж авдаг ч юм уу тийм юм байдаг л гэж хэлээ. Японд тийм юм байсан уу? Японд тийм юм байхгүй. Тэгэл би бас яг нөгөө оюутан тэгээ жирэмсэн ирсэн. Яг нөгөө үзлэг нь юу ойр дахь тусан 14 хоног 7 хоног ойрчдээ шүү дээ. Тэгээ аюу үнэтэй байдаг гэсэн. Хэцүүлээд гэсэн. Яг төрөхөд бол яг эрүүл мэндийн даатгал гэж төлдөг болохоор тэрнээс нь мөнгө орно. Гэхдээ тэр нь болохоор яг эмнэлгийн төлбөртөө суудгагддаг. Тэгээд их ялгаа. Ер нь бол үнэтэй. Тийм. За Монголд ч юм болохоор юу байдаг вэ? Монголд ч нь бол ер нь юунда өрхийн эмнэлэгтэй, дүүргийн эмнэлэгтэй нөгөө хяналтанд ордог ээжүүд маань. Тэгээд өрх дүүргийн эмнэлэгтээ заавалжгүй хяналтанд орсон байж ээж нөгөө жирэмсэн ээжийн тэтгэмж гэх юм уу та өрөөс сар болгонд 40 мянган төгрөг өгдөг. Гэхдээ нөгөө нэг жирэмсний 5 сартаагаас хойшоо тэтгэмж нь орж эхэлдэг. Яагаад гэхээр жирэмсэн ээжүүд маань 5 сартаагийн ургийн гажгийн эход харуулдаг. За энэ эход харуулснаар гэдэг гэхээр тээж байгаа ураг маань эргэтэн бүтэн байна уу? Одоо нөгөө хөл гарын хуруунууд бүтэн үү, тагнаа цоорхой, уруул сэтэрхий гэдэг ч юм уу тий. За тэгээд зүрхний цоорхой одоо бөөр ямар байна, нүдний болор нь ямар байна гэдэг ингээд хүүхдийг ингээд бүтэн хардаг. За тэгээд энэ хүүхэд эргэтэн бүтэн эрүүл саруул байна. Дээрээс нь нөгөө нэг хийж байгаа ээжийн маань би одоо энэ хүүхдийг төрүүлэхэд ямар нэг эрүүл мэндийн талаас хүндрэл асуудал гарахгүй гэсэн тийм одоо хариуг энэ 5 сартай гаргаж өгдөг байгаа. За тэгээд энийг одоо эрүүл саруул төрж болно гэсэн эмнэлгийн бичиг өгснөөр энэ ээж маань хүүхдээ одоо цаашид төртлөөд хийгээд тэгээд төрдөг байгаа. Тэгээд энэ ургийн гажгийн хот харуулад эмчээс нөгөө магадлалаа авсны дараа тэр жирэмсэн ээжийн 40 мянган төгрөг нь олгогдож эхэлдэг. Тэгэхээр бас нэг энэ 5 сартагийн энэ хот харуулад тэгээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод ч юм уу эсвэл ургийн ямар нэгэн гажиг илэрсэн тохиолдолд бас нөгөө таслан зогсоох тийм арга хэмжээг эмнэлгийн шууд хурлаар оруулаад ийм арга хэмжээ бас авдсан билээ. Тэгээд хэрвээ тийм арга хэмжээ авах юм бол нөгөө 40 мянган төгрөгөө нь ордохгүй, тэтгэмж өгдөггүй. Тэгэхээр энийг нөгөө нэг заавалжгүй өрх дүүргийн эмнэлгийн хяналтанд орсон байх шаардлагатай. Тэгээд энэ хот заавалжгүй эмчийн бичиг авсан байх шаардлагатай. Тэгжиж нөгөө нэг тэтгэмжээ авч эхэлдэг. Яг Монголд одоо сүүлийн үед эмэгтэйчүүд маань хувийн эмнэлэгт аягүй хяналтанд ордог болсон байгаа. Хувийн эмнэлэгт өөртөө мөнгө төлөөд хяналтанд ордог болсон. Яг хувийн эмнэлэгт нөгөө очир дугаар багтай. Тэгээд нөгөө өөрчлөлгээ илүүстэй. Тэгээд өссөн үедээ нөгөө стат ч юм уу өссөн үедээ зөвлөгөө аваад хадаа харуулт ингээ явах боломжтой гэдэг болохоор хувийн эмнэлэгт нөгөө хяналтанд орсон хэрэгтэй ээжүүд их болсон. Тэгэхээр эмнэлэгт орж байгаа ч гэсэн улсынхаа эмнэлэгт бас заавалж хяналтанд ороорой гэж бас ээжүүдтэй зөвлөмөр байна. Тэгээд төрсний дараа болохоор хүүхдээ асарж байгаагийн чөлөө хүүхдээ асрах чөлөөтэй байгаа ээжийн тэтгэмж гэдэг сар болгоноос 50 мянган төгрөг ээжүүдэд өгдөг. Тэгээд ийм мөнгийг болохоор хүүхдээ 2 нас хүртэл нь харж байгаа ээжүүдэд өгдөг. Тэгээд 2 наснаас цаашаа нөгөө хүүхдээ асрах хүн байхгүй бол 3 нас хүртэл сунгаж энэ сарын 50 мянган төгрөгийг ээжүүдэд өгдөг
байгаа. Энэ 50,000 төгрөгийг авахын тулд бас хүүхэд нь нэг нас биш нэг сар хүрээд тэгээ өрхийн эмнэлэгтээ үзүүлээд энэ хүүхэд эрүүл сарвал өтөж болж байгаа гэсэн бат тийм битэг авдаг. Тэгээд тэрийг хорондоо өгч бас энэ тэтгэмж авах төвшин бүрдээ тийм тэтгэмжийг бас авдаг. Монголоос нэг төрөгч ээжүүд болон төрсний дарга ээжүүд иймэрхүү тэтгэмж үзүүлдэг байна. За марлаас юу авч ирсэн үү Японд байхдаа Монголоос? За авчааг бохос. Японд сороо нөгөө нэг юу яадаг. Төрхөөс өмнө жирэмсэн байхад хангамжтай байдаг үуч гэсэн. Хүүхэд төрсний дараа болохоор жилдээ 2 удаа. Бас мөнгө олгогддог сараар нь бодоод тэгээд тэр нь болохоор 16 нас хүртэл гээд 3 нас хүртэл нь болохоор арай өндөр тэгээд 3-аас дээш болохоор арай багасаа авчдаг юм лээ. Бас гоё юм шүү дээ тий. Гадаад гэлтгүй ялгаагүй. Байдаг. Тийм юм гадаад хүнд бол байдгүй юм шиг байна. Тэгээ одоо гадаад хүн болохоор цэцэрлэгч гэсэн ялгаагүй ингээл амар өндөр төлбөртэй сурдаг. Тэгэхээр нэг гадаад хүн яг үндсэн иргэнэн гэдгээрээс ялгаа байгалах л та. Одоо энэ тхэн хүүхдүүд чинь цэцэрлэгт бол маш одоо нэг бага мөнгөөр сурж байгаа шүү дээ. Тэгээ гадаад хүүхдгийгүүд төлбөр аягүй өндөр сурдаг гэх мэтчлэн. Сайн юм байгаа ч бас хажуугаар сар юм байх нь байна. За тэгээд марлаас хараа хоёртойгоо аягүй гоё жирэмслэлтийн талаар жирэмслэлтээс хоошоо за яг Япон, Монгол, Солонгост ямар байдаг талаар ярьсан чинь аягүй гоё мэдрэмжүүд авчин, дурсамжууд аягүй сэргээ. Дээрэс нь хүүхдүүдийн талаар гоё юм сонсон чинь аягүй хөөрхөн санагдаж байна. Тэгээд та хоёртаас ямар хэдүүлээ сэтгэлдээ хуваалцаад бас ээжүүддээ дахиж хэлэх юм байвал санал бодлоо хуваалцаад подкастаа дуусгах уу? Би тэгсэн та хоёртойгоо ингээд энэ талаар энэ сэдвийн дагуу ингээд ярилцахад аягүй таахан байлаа. Гой дурсамжууд сэргэлээ. Тэгээд энэ жирэмслэлтэй холбоотой энэ асуудлууд бол маш том сэдв, маш том цар хүрээг хамарсан энэ асуудал. Энийг бол ингээд яриалах юм бол тэрийн подкастын цаг ч юм уу те бүр ингээд аягүй удаан их ярианууд болно. Энээс улбатай маш олон янз бүрийн асуудлууд гарна. Бид нар аль болох бүх асуудлуудыг хамрах хүрээнд одоо ингэж ярих хичээлээ. Тэгээ бас сонсогчид маань өөрсдөө тохиолдсон явдлаас бол байгаа асуудлуудаас ингээд бидэнтэй хуваалцахыг хүсвэл комент хийсгээр ч юм уу те бидэнд бас татал хэлбэрээр илгээгээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ ярианыхаа төгсгөл ээжүүдтэй болон одоо өсвөр насны охцуудтай хүүхдүүдтэй эмэгтэйчүүдтэй юу гэж хэлмээр байна вэ гэхээр би бол аливаа зүйлийг цаг хугацаанд л байвал аягүй сайхан гэж боддог. Хүүхдүүд цаг хугацаатай байдаг. Тэгээд хүүхдүүд ялангуяа хүүхэд насны хүүхдтэй нь хайрлаастай хүүхэд нас бол хизээж эргэж олдохгүй тийм нандин ад жаргалтай сайхан нас байдаг. Тэгэхээр хүүхэд насны хүүхдээр нь хайрлаастай. Тэгээд өөрсдийнхөө бие болон сэтгэлийг бэлэн болсон цагтаа энэ жирэмслэлт гэдэг те хүүхэд гэдэг зүйлийг одоо тээгээсээ жирэмслээсээ энэ бол энээс цаашаа маш олон хүүхдтэй холбоотой маш олон асуудлууд гардаг учраас өөрийгөө бэлэн болсон цагтаа л жирэмслээсээ тэгэхээр заавалчгүй тэтэн наснда өнөөдрс бол маргааш гэдэг ч юм уу те эрт байна эсвэл орой байна гэдэг ч юм уу тийм заавал байхгүй. Хүн чи өөрөө бэлэн болсон цагтаа л хүүхдэд тээгээсээ гэж хүсэж байна. Санал нэг байна. За ялч ч бас Харагийн хэлсэн шиг сайн төлөвлөх хэрэгтэй. Хүүхэд гэдэг бол тоглоом биш те. Маш өндөр хариуцлага байдаг учраас тэрийг багаас нь хүүхдтэй бас ухамсарлуулах хэрэгтэй юм болоо гэж боддог. Хоёрдугаар жирэмсэн эмэгтэй хүн жирэмсэн мал гэдэг бол биеийн хувьд сэтгэл зүйн хувьд ер нь шал өөр бүр танихгүй юм шиг болдог учраас гэр бүлийнхэн нас тэрийг сайн ойлгоод те жирэмсний хугацааг хамтдаа сайхан давж гаргадаг байгаасай гэж би байна. Жирэмсний хордлоготой үедээ өөр ингээл жоохон сул амттай хоолмол идэхгүй бүр уйлж байгаа юм жаа. Тийм хүмүүс сэтгэл зүй бол өөрчлөлтөнд ордог учраас энийг бас сайн ойлгодог байгаасай гэж. Яг үн би бас тэмдэж чинь. Гэтэ хүн бүр нөгөө нэг Сарагийн хэлсэн шиг янз янз үт юм шиг гоо тий сэтгэл зүйн хувьд. Тийм.
Миний хувьд болохоор яг би ингэж хэлмээр юм л да. Нөө гадаадд байдаг, гадаадд байж байгаа жимсэн болсон ээжүүдтэй тэр ялангуяа энэ завшааныг ашиглаад марлаг амар их ойлгосон гэдгийг хэлье. Нөө марлаг хувьдлахаар нөө жимсэн болчоод Японд л явж ирсэн шүү дээ. Тэгээ тухайн үед болохоор жимсэн болж үзээгүйсэн болохоор айгүй нөгөө нэг жимсэн мэрсэн нэг тоохгүй заяа. За өстө миний найз чи мундаг юм чинь Японд ч алаад өгөх бах гэж бодсон чи одоо бодоход яг өөрөө жимсэн болчоо бодсон чинь амар их даван тулсан байгаа байхгүй юу? Амар ганцаараа ингээл очиод жирэмсэн хаж байгаа хичээл ном үзнэ гээл тэгээд дотроо л тэр үед амар их бахархсан шүү. Яг жирэмсэн болсны дараа л айгүй ойлгосон. Тэгэхээр яагаад заавал энийг одоо хэлж байгаа юм бэ гэхээр хүмүүс яг тухайн үе мөчийг мэдэрч ижил нөө юмыг амар ойлгодог. Тэгэхээр зориуд энэ подкастаар хэлмээр байгаа гадаад одоо жирэмсэн болсон ээжүүд маань сэтгэлийн бас их хаттай байгаарай. Хичээл номын хажуугаар жирэмсэн болно гэдэг дээрээс нь сэтгэл санаа гэж асар их зүйл байхад нөө гэр бүлээсээ хол авах чинь хэцүү шттэ тий. Тусалж дэмжих хүн хажууд нь байхгүй юм шиг санагдаад аюу сэтгэл санаагаар бас ундаг юм шиг байгаа. Тэгэхээр та нар бол айгүй гоё нөгөө нэг цаг завыг ашиглаж тий амьдралынхаа хамгийн чухал зүйлийг бас давхар бүтээж явж байгаа хүмүүс шүү гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр сургуульдаа сурж ийн хажуугаар амьдралын хамгийн чухал зүйл болох хүүхдээж гидсэндээ тээж ийн тэгэхээр бас маш их мундаг байгаа шүү. Тэгээд өөрсдөө битгий голоорой. Одоо хичээл номондоо бүр ангил 100% байх галтэй мэрийгээ тэрэндээ хүрч чадахгүй 80% байлаа гэсэн гэхэд өөрсдөө бас голж болохгүй шүү гэж хэлмээр байна. Хамгийн чухал зүйл бол өөр хүүхэд гэр бүл учраас хамгийн том зүйлийнхаа ард гарах гээд явж байгаа хүмүүс шүү гэж хэлмээр байна. Хэрвээ жирэмсэн гадаадд байдаг эхчүүд маань сонсч ивэл ингэж уриалмаар байна. Ингээд та нар манаас мундаг шүү гэж хэлмээр байна. Онгороо манаас мундаг шүү. Би яг та хоёрыг айгүй мундаг юм а гэж бодчихсон. Боловсралдаа ч гэсэн те өөрийнхөө оюуны хөрөнгө оруулалт хийгээд давхар гэр бүлээ, үр хүүхдээ тэгээд хажуугаар нь ажил хийгээд ёо айгүй мундаг хэд бид нар энэ их орондоо тэгээд хүн хүүхдэд хийгээд ч юм уу те эсвэл зөвхөн сураад ингээд нэг нэгээр нь ингээд явж хахад давхар тэгээ хүний газар ингээд айгүй мундаг юм аа. Ингээд та нартай нэг талаараа атаархагч нэг талаараа айгүй бахархам сэтгэл төрчихсэн. Гэтэ би яг нэг бодит байдлыг хэлчих үү. Нөгөө нэг хүндлэнгөөс харахад амар олон юм амжуулаад мундаг байна гэж харж болно л доо. Гэхдээ би жирэмсэн чинь за Япон, Солонгос, Америкт очиод ингээд сурангаа хийж чадах юм байна гэж бас бодож болохгүй нөгөө талаараа. Яг тэр заавал нэг юм нөхрөх гээд идэг байхгүй яг үннийг хэлэхэд би түрүүн хэлсэн шүү дээ. Хичээл дээр алаад өгнө гэж ирсэн бол алж чадахгүй 100-аас доошлох ч юм уу тий. Тэгэхээр яг жирэмсэн болцсон төрчөөд явах уу ч юм уу тиймэрхүү бодолтой бол төрчөөд дараагийн улс руугаа явсан дээр шүүл гэж ерөөдөө зөвлөх гэдэг миний хувьд бол заавал нэг юм нь алдагддаг. Яг ингээд бүгднгийн тэнцүү 100% авч явахд хэцүү. Тэгэхээр энийг бас ойлгоосай гэж хэлмээр санагдлаа. За тэгээ хэдүүлээ дараагийнхаа подкастаараа бас энэ ээжүүдтэйгээ гэр бүлтэйгээ холбоотой бас өөр гой бас зүйлээр та ярилцсанаа тийм ээ. Тийм. За тэгээд манай подкастыг сонссон сонсогчд маань бас доор комент үлдээгээд подкастын сонссон бол сонслоо гэ. За ямар хэсэг нь таалагдсан. Дээрээс нь бид нарт бас алдаа дутагдал байх юм бол бас комент үлдээгээрэй гэж хүсмээр байна. Бид нар юунд их баярлдаг вэ гэхээр та бүхнээсээ комент ирэхэд бусадтай хуваалцахад бид нар дээр лайк дарахад бас их баярлалтай шүү. Бид лайк, комент, шеэрээр бэлэг бариарай гэж хүсмээр байна. За ингээд энэ удаагийн подкастаа дуусгах. За баяртай. Баяртай.